Ер нь л энэ сүүлийн хэдэн жил өстө гоё ч юм хийлээ, тэнэг ч юм хийлээ. Хамгийн том ухаарлал юу гэсэн бэ? Нэг тийм асуулт байгаа гэдэг шүү дээ. Сүүлийн 6 сарын амьдрал танд юу заав? Тэг миний хамгийн том ухаарлал тэр байсан. Өөрийнхөө гин буруу хүлээн зөвшөөрч сурсан гэх юм уу. Хүмүүсээс ч дуучлах байсан. Жигнэр уйлаад шүү дээ. Миний буруу байлаа, юм байлаа. Эмгтэй ч үнээс гуйлаа, эрэгтэй ч үнээс гуйлаа. За юм байсан. Миний юм буруу, ийм үл гэж. Өмнө нь болохоор буруугаа ойлгоод гимшдэг байсан. Тэрийг хүлээн зөвшөөрч чаддаг байсан. Эго гарч. Чи одоо юм сүртэй яах гэдэг юм гээд тий. Яавлагчдаг гэдэг чинь. Тэгээд за зөвхөн уус хараад мэдж байгаа. Сэгсаан богд хөлцөрсөн байна. Гантуулга AK сэгсаан богд. Битүүр болонгууд нь айл бараг 7-8 жилийн өмнөөс бүжилдэг байсан. Гэтэ өөр хэм маягаар ерхэд нь зүс мэддэг. Гэтэ яг ингэж нэг тухтай бол ерөөсөө ярилцж үзэж байгаагүй. Тэгээд бүжигч маань энэ тийм айгуугой амжилттай өөрөөр нь гэсэн хэм маягаа олцсон. Дагааг ингэж хараад тэр нэг гоё ядаг л одоо жишээл яг ингэж битүүр ингэ бичиж сууж байгаа маа нарка гэдэг найсан бас бүжигч. Ингээл өөрсдөө ихсэн юм аягтай. Окей. Anyway, гантуулгагт гана гэдэг туудаад өвчөө гэж бодож байна. Бас ууж Facebook-ийн нэр нь гана бендер гэдэг байсан шүү дээ. Тэгээд тэрийг аюух тооцоондаг байсан. Тэгээд тэрний өмнө хүрэлцээрсэн баялаа. Тэгээд шууд ихний асуултаас л яваад эхэлчихье гэж бодож байна. Ном уншдаг. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? Хамгийн сүүлд нэг 50 Psychologist гэдэг нэг ном байсан юм аа. Энэ төр номд 50 сэтгэл судлаачийг ингээд бацсан. Нэгээр нь номын тэгээд өөрсдөө үзэл хандлагыг ярьсан ном. Тэр номыг уншиж байгаа. Давхар 7 Brief Lessons of Physics гэдэг Carlo Rovelli-гийн нэг ном жижигхэн ном. Тэр номыг уншиж байгаа. Тэгээд давхар энэ номыг бол дандаа уншиж идэг. Тэгээд айгүй олон ном уншиж байгаа шүү дээ. Юуны Byung-Chul Han-ы Burnout Society. Тэр Монгол дэрэн тамирчин нийгэм гэдэг ном байсан. Тэрийг сүүлд iPad-н дээр авцсан. Тэгэхдээ iPad-аа авч явж чадахгүй. Тэг би нэгэн зэрэг айгүй олон ном ингээл гарчглаад явж байна тийм эндээс. Сүүлд бол найзандаа байхдаа Selfish Gene уншиж байсан. Хиний Richard Dawkins. Тэгэл боломж олдох юм бол тэд нарыг ингээл уншаал. Боломжтой байх юм бол тэгэл намаа л уншаал гэж хэлдэг юм ч юм уу. Түрүүмөр 5 ном дурдлаа шүү дээ. Тэгэхээр 5 ном зэрэг яг одоо at the moment уншиж байгаа гэсэн үг үү тийм 5-аас ихчүүж магадгүй. Миний яг зүгээр санаанд орж байгаа 5 байна. Тэрнээс биш бол өндөө шүү. Би тэнд бол аягалаа. Ер нь хэр их зарцуулж ном уншиж жишээлбэл 7 хоногт миний хувьд их юм бол 7 хоногт ойролцоогоор нэг 4-5 цаг бол ном уншиж зарцуулж байгаа байхгүй. Гэтэ түрүүний яриаг сонсоод бол надаас ч их юм шиг байна. Хөө зарим өдөр их нэг лекц хийдэг шүү дээ. Лекц унших болохоор заавал юм унших шаардлагатай болоод тэр ч одоо бол нэг юу биш. Одоо гэдэг яг ингээд өөрийгөө хөгжүүлэн дэйс та. Яг гой цаг гаргаад ингээд ном уншинта гэж биш. За би чинь тэтгэв өдөр лекцтэй юм өдөр лекцтэй гээд өөрийгөө хүчилж суугаад номнуудаа явуулахаас аргагүй. Тэгээд заримдаа угаасаа бүр ном уншихаас өөр хийх юмгүй бас байна. Яг ажлуудаа дуусгачаад нэг орой ирээд байнга дэлгэцэн шиштэд хар нэг толгой өвдөх л да. Тэгээ толгой жоохон өвдөнгүүт за ер нь ном уншсан дээр юм байна гэдэг аваад уншиж байгаа. Тэгээ харах юм бол лекцтэй 7 хоногт бол 8-9 цаг бараг уншичдаг. А зөвхөн лекцгүй жирийн үед бол 2-3 цаг л уншдаг. Гэхдээ азар нөгөө лекцүүд нь дандаа 7 хоног болох байгаа болохоор ажлын шаардлагаар олон цагаар ном уншихаас өөр аргагүй байдалтай л байна. Сүүлд нэг Schopenhauer-ийн ном унших тухай нэг номыг нь уншиж ирсэн. Уншиж ирсэн үү? Уншиж ирсэн. Яг тэрэн дээр тэгдэж шүү дээ. Ном болонгууд нь бусад хүний үзэл бодол хэрвээ хин нэгэн ном уншихын төлөө хитрхийг цаг зав засуулах юм бол тэр хүн эцээсээ өөрийн гэсэн үзэл бодлого болно. Өөрийнхөө оюун бодлынхоо тэр бодох процессоо тэр хүн өөрөө хагаад өөр хүний үзэл бодлуудаар ерөөхдөө амьдраад эхлэх гэсэн үг шүү дээ. Тэгээд надад түрүү жил яг энэ struggle яваад байсан байхгүй юу? Хитрхи олон ингээд номыг ингээд нэгэн зэрэг уншаад тэрэндээ ингээд автаад одоо жишээл миний амьдралд ямар нэг асуудал тохиолдох юм бол би тэр асуудлын гаргалгааг уусаа өөр номоос хайж байгаа байхгүй. Надад бэлэн хариулт өгчөөд байна шүү дээ. Гэтэ би өөрөө хин юм бэ гэхэлэр миний бага наснд ерөөсөө тийм зан характер бүрлээг байгаа байхгүй. Тэгэл эцэст нь нэг ингээд яваад ирсэн нэг тийм бүр ингээд сүлд ингээд амар туйшраад одоо жишээлбэл хин нэг надад муухай хэлэх юм бол би гомддог ч юм ууралдаг ч юм уу ийм сэтгэлүүд надад төрөх ёстой байдал энэ сэтгэл хөдлөлтэй байна гэдэг чинь тэр хүн эрүүл байна гэсэн үг шүү дээ. Гэсэн чинь одоо жишээлбэл энийг нэг надад муухай хэлэнгүүд нь манай Фройд гэж хэлчихсэн шүү дээ. Тэгэл альс Адлер гээл нэг өгөн орч ирэл цагаан агуудаа өгш уусаал Мартин гэдэг ч юм уу. Тэгээ би өөрөө ингээд өөрийгөө алдаад байгаа юм шиг надад сүл санагдаад байсан байхгүй. Энэ тал дээр юу гэж хэлмээр байна? Би сүлд яг үнэ би яг бүр Фарад анх би бүр номыг бүр хинэттэй байсан юм. 2019 онд шүү дээ.
Ямар л ном ярьж байгаа. Ингээл хүн юм ярих шууд онлайн физик ингээл яриад шууд ингээл brain circuitry яриад бүр ингээл серотонин, эндорфин, окситоцин яриад юу ч болоод байна. Тэгээд байжсэн чинь манай хоёр эмэгтэйнээс нь дууралжсан байхгүй. Who gives a fuck чи юу яриад байгаа чинь хүмүүсийг зүгээр байлгах гэдэг тийм. Тэгээд тэн дээр жоохон хүн цохилт аваад гайг болцсон. Тэгээ сая бас сүүлд Америк яваад, Австрали яваад миний ойлгосон юм experience юм байна. Туршлага л юм байна ерөөсөн. Өөрөө ингээд туршлага авах л хамгийн чухал юм байна. Тэгээ одоо бол яг юм туршлагт суурилсан байгаа. Ерөөсөө номнуудаас изэж ойлгож, уншиж ойлгохгүйсэн юмнуудыг Австралид очиод чинь хамгийн 21 хоногт хамгийн мөнгөө өрөөд мөнгөгүй болсон хандраа нэг мэдрэмж авна шүү дээ. Тэгээ эсвэл тэнд ингээд олоо нэг яваад одоо тэнд бол жишээ нь би хинч яваа шүү дээ. Энд дэрэнгүүт ингээд жоохон олонний танил хүмүүс байдаг ч юм уу тийм. Тэгвэл нэг хинч биш гэдэг мэдрэмж ойлголоо. Би чинь нэрээ айгүй эвдэрсэн байсан байна гэх юм үү. Алдартай болж эхлэх гэдэг ч юм. Тэднийг ойлгоод Америкт байхад бас айгүй ингээд шахуу явсан болохоор ажлын ачаал даад сураг ингээд туршлагагүй байсан байна гэдэг ойлголттой. Би анх удаагийн гадаад руу аялж үзсэн. Ямар ч туршлагагүй айгүй мяа байж тээ. Тэр чинь бүх айгүй олон юм ойлгож байгаа зүгээр аяллаа туршаад бүр хизээш номон дээр ингээд ойлгох байсан. Тэгээ одоо илүү туршлага л болсон ингээд юм хийж үзмээр сайхан буудаж үзсэн. Энэ дээр буудлагын спортоор. Тэгээд ингээд олон юмнууд хийгээд үзсэнгөө тэр юмнууд надад шинэ юм ойлгож байгаа байхгүй. Тэгээд тэрнээс юм шинэ юм ярьдаг ярьж чаддаг болж байгаа. Тэрс ном бас хит ингээд номноос ингээд ишлээд байх бол бас тийм зүйл биш лээс юм л. Одоо яг бодчих. Зөв туршлага гэдэг худалдаж авч байгаа шүү дээ. Хамгийн гол бид нар мөнгөө юунд зарцуулж байгаа юм бэ гэхэлэр за яг хэрэглээ бол мэдээж угаас байгаа. Гэхдээ жишээл гадагшаага аялна, альвсал буудлага хийн гэдэг чинь бүгдээрээ хүн өөрөө туршлага мөнгөөрөө худалдаж аваад байгаа зүйл байгаа байхгүй. Тэнгүүт нь эргээд бодонгууд нь одоо жишээл би бас сайхан Европоор аялаад яг адилхан мэдрэмж өгсөн байхгүй. Европт очоод ингээд Монголдоо ингээд гайгүй мөнгө төгрөгтэй байсан. Европт ч хинч биш болж байгаа байхгүй. Зүгээр л нэг хогийн кебаб идэнгүүт нь 150-60 мянган төгрөгийн тооцоо болох ч угаасаа мяархаас өөр аргагүй байгаа юм чинь. Тэгээ тэнд очоод ирсэн хүний хувьд болонгууд нь заас би ерөөсөө Монголдоо болцсон гэж бодож байсан. Ерөөсөө болоогүй байсан юм байна. Би ингээд зөвхөн Монголдоо биш одоо юу гэдэг Европт очиодсан ингээд хангалуун амьдрах хэмжээний тийм санхүү эрхчлөөтэй өөрийнхөө сонголтоо өөрөө ингээд хийх хэмжээний ингээд одоо санхүүгээ би даах хэрэгтэй байна гэдэг ч юм. Тиймэрхүү ингээд дутуугийн мэдрэмж чинь тийм шинээр ингээд зорилго маань үүсэж байгаа гэсэн үг л дээ. Тэгээ тэр зорилготой болохын тулд хүн тухайн зорилгоо олохын тулд тэр туршлага гэдэг зүйлийг дахиад мөнгөөр бодлож авах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр яг нь Монгол бол ингээд хэлчих юм бол зарим уушаага имзэж багдаг. Гэтэ дийлэх нь угаасаа статистикийн үед ядуу үрхэн айлд орж байгаа. Тим хүмүүс энэ туршлагыг яаж авчлах вэ? Зарим туршлагыг бол угаасаа мөнгөөр авахаас аргагүй юм байна лээ. Одоо жишээ нь ингээд гоё далайн ирэг дээр ингээд тэгээ нар хараад ингээд яг байх тий. Тэр бол халуун оронд очиж л мэдэн шүү дээ. Өөр арга байхгүй юм чинь. 1000 тийм ном уншаад 1000 тийм кино үзээд угаасаа боломжгүй. Тэгэхээр ихэнх туршлагыг ер нь мөнгөөр л худалдаж авах юм байна гэдгийг ойлгоод байгаа. Тэнгүүт нөгөө нэг одоо зарим хүмүүс одоо энэ бол амар капиталист байх гэдэг нь зөвхөн мөнгө яриад байна. Тэг ингээ харах юм бол хүний хамгийн чухал юм нь бол мөнгө бол мэдээж биш. Зорилгоч байт юм уу, утга учирч байт юм уу, тиймэрхүү чухал зүйлүүд байна. Гэхдээ одоо тийм хүмүүс бол илүү хичээх стайл болж таарч байна. Бид нар ч илүү хичээх шаардлагатай болж байгаа. Би чинь Монголоос ингээл Давид Шагинг бэ гэл мундаг артистуудтай Австрали очиод тэгэл тэр чинь өртөг ямар өндөртэй дээ. Тэгэл ингээ харангуут бүгдээрээ хэдүүлээ яг юм Монголд аваад юм мундаг бүгдтэй задаж мөө биш юм гэж өртөж ирсэн ингээ орчиж байгаа тийм. Тэгэхээр тийм хүмүүст бол зориуд илүү хичээхээс өөр бид нар ямар ч арга байхгүй бүр тэр хүн жирийн байгаас бараг 10 дахин илүү хичээхтэй болж таарч байгаа. Гэхдээ яг зүгээр байтар хэлээ зарим хүн бол хийж юу гэдэг мундаг болохгүй байж бас болно шүү дээ. Яг үнэндээ хүн болгон мөнгөтэй баян ч юм уу алдартай болж чадахгүй юм чинь угаасаа тийм боломж байхгүй. Гэхдээ мэдээж тэр тунд тийм хүмүүс байж төрхөл бах л та. Тэгээ тэглээ гэдэг яах юм хүн чинь баян болж чадахгүй, мөнгөтэй болж чадахгүй, алдартай болж чадахгүй гутраад ах юм уу? Эсвэл тэр амьдрал дотроос арай өөр утга учир болоод амьдрах юм уу гэдэг чинь тэр үний сонголтооч таардаг шүү дээ. Хайгуу. Сүүл бас нэг ийм хүний ярилцлага үзэж Японд байдаг багш. Тэгээд өөрөө Yale-ийн их сургуулийн бас доктор профессор байж байгаа. Японд энэ медиан дээр ороод өөрөө үзэл бодлоо илэрхийлээд тэнийг хүн байсан. Мань хүү юу үйлчилсэн бэ гэсэн чинь Японд одоо жишээлбэл одоо тэрбум доллартай ингээд 1000 2000 хүн орчим байх боломжтой. Би тоог нь буруу хэлж магадгүй. Ямар ч сан хөтлөө баян 1000 2000 байх боломжтой. Гэхдээ 1000 2000 гэдэг чинь ховор юм шиг сонсож байгаа юм яг үндэ айгуу тийм ихтэй байгаа байхгүй тий 1000 2000 баян хүн байгаа бол тэр дунд орохоор чинь тэгэл бүгдээ амар энгийн хүмүүс одоо байдаг хүмүүс болж таарна гэсэн. Тэгээд оронд нь бид нарын ингээд нэг юм боловсролын систем
юуг илүү их ач холбогдолтой болгож үзэх хэрэгтэй юм бэ гэхэлэр одоо жишээлбэл надаа хин нэгэн 80-аад 100,000 доллар өгч юм уу. Тэгээд тэр 100,000 доллар би хүлээж авахгүйгээр надад 100,000 төгрөг хэрэггүй. Гэхдээ би яг үндэ ядуу байж болно шүү дээ. 100,000 төгрөг надад хэрэггүй. Би зүгээр л ингээл өдөр болгон саунд ороод ингээл банд ороод тэгээд тэндээс ингээд аз жаргалаа мэдрээ. Тэрүүгээр ингээд амьдралаа болоод яваад баймаар байна гэдэг. Тим хүнийг төрүүлэх нь өнөөгийн одоо яг Монголын хувьд бол арай биш байж магадгүй. Жишээл Япон ч юм уу тийм тулцсан хөгжсөн газарт болонгууд нь тийм юник хүмүүсийг төрүүлэх нь хамгийн их чухал юм байна. Тийм амир хүн болов бас баян байх хамгийн гол нь чинь дотор хүний үзэл бодлоо өөрхийн итгэл бишрэлээд байгаа шүү дээ. Тийм үний төрүүлэх нь чухал байгаа юм байна гэж сонсч ирсэн. Тэгээд ганаа болонгууд нь философийн багш шүү дээ. Одоо философи багшж байгаа. Үгүй би одоо багшлага болоод жил гаруй болж байна. Философийн багшаач хийхэ болоод англи багш хийхэ болоод бүр удаж байна. Одоо л яг үнцэн хийж байгаа ажил юм бол комеди хийж байгаа. Тэгээд хөгжмөө мэдээж хийж байна. Одоо сүүлийн хөгжмөнүүд аяг их хийж байгаа. Тэгээд лекц байнга уншдаг. Тэрний тодорхой хэдэн компанитай хамтарч ажилладаг. Тийм л хүн байгаа даа. Яг нь лекц уншиж байгаа багшийн ажил гэж хүлээж авахгүй бол ер нь багш ажил хийхгүй. Зүг. Яг багшилдаг байсан үедээ түрүүнийх ярианаас өөрчлөх юм бол хүн багшиж байгаа гэдэг чинь хин нэг одоо сурагчтайгаа ийм хүн болоос тийм хүн болоос гэдэг чинь ямар нэгэн байдлаар тэр хүний зан характерт нөлөөлөх гэдэг байгаа шүү дээ. Ялангуяа философийн багш хийж байгаа хүний тохиолдолд бүрч илүү тэр одоо зориг хүсэл эрмэлзэл ч юм I don't know тийм зүйл нь байгаа. Хүүхдүүд нь ямар зан характерт ямар төлөвчтэй болоосаа гэж хүсдэг байсан байт. Яг уулын ингээд бодоод зөвхөн хүн ямар ч байж болно гэдэг нэг юм байгаад шүү дээ. Тэгвэл би өөр дээрээ тусгаад аваад үзэнгүүт амар тийм төсвөр хатуужилтай хүүхд төсөйдөх шиг байдгийн би болов. Юу ч болсон их гомдлоод байдгүй, шантраад байдгүй тий. Тэгэл ерөөсө болгоно гэдээ ингээд үзчихэдэг. Гэтэ харамсалтай нь хүүхд болгон тийм биш. Тэгээд би зүгээр хүүхдүүдэд юу өхийг хүсдэг вэ гэхээр гол нь юмсыг ингээд хүлэмжшүүлдэг хүн хүүхдүүд л бий болмоор тий. Бүх юм хүлэмжшүүлдэг. Энэ хүн өөр байна. Тэгтээ яах вэ гэдэг хүлэмжшүүлж байдаг. Тэр хүнд хүлэмжшүүр дургу байж болно. Тэр нэг үзий яддаг байж болно. Тэгэхээр хүлэмжшүүлж болно шүү. Үзэл бодлыг нь тий. Одоо ямар байгааг нь хүлэмжшүүлдэг. Тийм бүх юмыг хүлэмжшүүлдэг байвал одоо юу зөв хөгцсөн гэдэг. Тийм болохоор юм шинэ философи сайн өгч байгаа. Плато ч юм байсан. Плато гэж Аристотелийн эсрэг өгсөн. Араас нь гарчсан дунд зүрхний философч би бинийг ингэж эсрэг өгсөн байна тий. Чи дандаа л юм үзэл санааны зөрчил байгаа шүү. Тэгсээр нэр хүмүүс чинь би бинийхээ үзэл санааг ойлгоцсныхан дараа алдааг гаргаж өгöd байгаа шүү дээ. Тэгээд бид нар болохоор яадаг вэхээр бүр ойлгохгүй байж шууд хүлэмжшүүлэхгүй байгаа шүү дээ. Ойлгохыг хүсэхгүй тэгээд шууд өөрөө бас сонголтоо яаж байгаа. Тий, ойлгохыг бүр хүсэхгүй тэгээд хүлэмжшүүлэхгүй тэгээд дургу байгаа л гэдэг тий. Тэгээд би зүгээр сүүлд юу анзаарсан бэхээр хин нэгэн ямар нэгэн үнийг үзий ядж байгаа бол тэр хүн ямар нэгэн тэр хүнд attachment байна. Тэр хүн атархдаг ч юм уу тэр хүнийг хэрвээ тэр хүн нөгөөнөөс илүү мундаг байх юм бол тэр хүний талаар бодохгүй шүү дээ. Айгу тэнийг юм баггүй тий. Тэгэхээр ингээд энэ сошиал медиа дээр гарч байгаа нэг үзий ядалт ч байт юм уу. Энэ юмнууд чинь тэр нэг хүнээс ямар нэгэн сэтгэлийн өдөөгд байгаа байхгүй юм. Үзий ядалт ч байт юм уу. Атархалч байт юм өөр нэг юм тий. Тэгэхээр зөв хүүхдүүдэд би яг бити ийм байгаа ч тий. За энэ хүүхдүүд хэлдэг болсон шүү дээ. Энэ cringe, энэ чин cringe биш юм шиг л тий. Бити бас бусдаагаа тэгэлттэй. Одоо ингээд харах юм бол жишээ нь ямар ч хүн сонсдог байж болохгүй. Тэр хүн Батуух сонсож байгаа, та нар сонсож байгаа, Жовжи сонсож байгаа, Тайлер сонсож болно шүү дээ. Хамаагүй шүү дээ. Тэгмүүд яах юм Батуух та нар хоёрыг сонсож байгаа жоох юм яа, Жовжиг сонсож байгаа нэг лаг юм гадаад хөгжим сонсож байгаа л гэж юм чи. Шал утгагүй юм байгаа байхгүй. Харьцуулдаг шүү. Тийм тэгэхээр зүгээр хүүхдүүдийн юмсыг аягуулсан хүлэмжшөөрөөр гэж байгаа. Тэр нь хүслээ ингээд сонсоод байч юм аа тий. Тэр юмнуудаа байнга бодоод тэнд цагаа үргэж байгаа юм шиг. За нэг ийм хүн байд юм байна. Энэ хүнийг зүгээр хүлэмжшөөрлөө тэгэл болоо. Өөр юм байхгүй. Нэг тийм бас нэг юм уншиж ирсэн байна. Хамгийн хэцүү одоо жишээлбэл ганаа намайг юу гэж боддог гэж би асуу гэж бодлоо л доо. Тэгээ хамгийн хэцүү санагдах зүйл нь болонгууд нь юу ч гэж боддог. Гэж их юм бол хүн амир гомдтыг гинэ. Орон баг би ч үзээ яддаг гэсэн ингээд сэтгэлийн үүд нь болонгууд нь байгаад байгаа байхгүй. Хүн далд хүнсэртээ угаасаа л ямар нэгэн байдлаар хүмүүс хүлэнсшүүрэх гэсэн тэр суурь хэрэгцээнд байгаа гэдэг. Тэгэд энэ хүлэнсшүүрэх гэдэг суурь хэрэгцээнд нь тулгуурлаад хүмүүс өөрсдөө тэгжилт юм шүү гэж түрүүн зүгээр яриан унаа бодлоо л да. Одоо жишээлбэл юу гэдэг би арай нэг мундаг рэпруудыг сонсдог гэж хэлж байгаа чинь цаанаа би илүү мундаг шүү гэдэг нэг хүлэнсшүүрэх төсөл байгаад байгаа шүү. Би чамаас арай илүү гэдэг ч юм уу. Тэр хүлэнсшүүрэх төсөллөө яаж дарах хэвээр. Ер нь гэтээ хүн болгонд миний хувьд байдаг байх гэж боддог байгаа байхгүй. Миний хувьдсан байгаа. Магадгүй ганагийн хувьдсан байгаа юу. Хүлэнсшүүрэх төслөө.
яг ямар салбар дээр бас яхаас амарч байгаа. Дээрээс бас сэтгэл зүй ямар байхаас амарч байгаа. Заримдаа мэдээж ингээ хүлэмжшүүрт хүсэл бүр ингээ айгүй өндөр төрөн штэ. Өөрийгөө баталмаар байна амар мондоо байна. Жишээ нь тайзан дээр гараад тайзан дээр жишээ нь өөрийгөө баталмаар байдаг ч юм те. Тэгвэл жирийн нөхцөл байдлаар заавал тэрийг батлах шаардлагагүй болж таарч байгаа юм. Жирийн байж хата би бол одоо чинь гол нь би нөө түрүү ярьсан шүү дээ хүн ингээд дөнгөж алдартай болж эхлээд одоо чинь 2021 оны 9 орчим сард юм дөнгөж алдартай болж эхлээл дөнгөж компаниуд холбогдол дөнгөж мөнгөтэй болж эхлэх гэдэг ингээд эвдэрч эхэлж байгаа гэж байна шүү дээ. Тэгээ бүх хүн эвдэрдэг юм эвдэрлэлээс ангид хөнгөж байхгүй шүү. Тэгээ бүгд эвдэрнэ янз янзаар эвдэрнэ шүү дээ. Зарим нь мөнгө үрж эвдэрнэ, зарим нь эмэгтэй хүмүүстэй холбогдсон те, зарим нь их цан суун найзуудтайгаа нийлхэ байлан гэдэг юм те. Тэгээ надад ямар ч хэлээс нэг юм эвдэрлийн юм гарч ирсэн юу байсан бэ гэхээр юм хүн болгон таалагдах хичээдэг нэг юм байсан байхгүй. People pleaser гэх юм. Хүн болгон таалагдах гал ингээл. За нэрээ энэ хүмүүс намайг юу гэж бодох вэ? Хүмүүс намайг комментэн дээр юу гэж бичих вэ? Facebook-ийн аудиенс яах вэ? Тэгвэл Instagram-ийн аудиенс яах вэ? Баах юм болол тэгэл хүмүүст үгүй гэж хэлж чаддгүйгээсээ болоод ингээд янз бүрийн сонин дуу хийцэн байдаг ч юм өөрөө дургүй байсан чинь тийм дуугаа хийгээд тавьж байсан тийм. Тэгээ тэр нь хүртэл яг ингээд үзэлтний үед яг бодитоор ингээд харагддаг тийм. Тэр мэдрэмжэндээ хит хийдэгдээд тэгээ тэрнээсээ болоод аюу их юм дэмэж аюу хөвдөлт авчгаар дараа нь тэрийгэ болчихж байгаа байхгүй. Дараа нь тэрийг ингээд бүр маш их хүссэн бол маш их хүссэн ингээд хүн болгон төлөвлөж хүртгэхээс тест бүх юмар хүлээж хүртэл хамгийн мондог багс тийм. Тэгээ одоо бол чинь би бол сая сүүлд ингээд дууга гаргахтаа ч юм одоо комеди хийхдээ зүгээр хийх дуртай болоод тэгээ дээрэс нь бас мөнгө олох хэрэгтэй болохоор одоо л хийж байгаа юм да. Сүүлд хөгжим болж шин би бол мөнгө олох бүр талаар бодоочгүй бид нэ. Эхлээл ингээд спонсорын троллыг гээл боо юм болж байгаа би. Ер нь спонсороор яах юм хуучин спонсоргүй хийж болтгол байсан юм чи одоо ч спонсоргүй хийчихгээд хөгжмөө зүгээр хийгээл. Тэгэхэд яг одоо бодитоор чинь миний өмнөх ингээд гаргасан аюу олон доонуудаас хандлтаараа зүгээр өнөөдрийн байдлаар ингээд харах юм бол хамгийн сайн явж байгаа нэг байхгүй. Яг Twitter-нд бусад төлөөлчрүүдийг ч юм уу та мундаг бай гэдэг тийм юм ороогүй. Тэгээд яг түрүүнээс шиг Америк, Австрали гэх юм хаад угаасаа дэлхийн нийтээр төлөөлчрүүдтэй угаасаа чадахгүй шүү дээ. Шинэ Gangbang-ийн хамтлаг Монголын хоёр дахь хамгийн үзэлттэй дуу Ганган цагаан гэдэг дууга 24 сая үзэлттэй. Дээр нь хүү байгаа тийм. Тэгэд хүүг жишээ нь буцаад викингтэй харьцуулах юм болж байна. Тийм шүү дээ. Шал утгагүй юм чинь. Тэгэхээр тэгж яваад байх айгуу тэнийг юм байна. Тэгэл сүүлд хайртай хүмүүстэй цаг гаргаж явах хэрэгтэй юм байна. Найзуудтайгаа ярьчих хэрэгтэй юм байна. Өөрийгөө яаж засах вэ? Тэгэхээр миний нөгөө нэг цаад зорилго нь яаж баг зэрэг сайн хүн болох вэ гэдэг юм болчих. Тэгээ тийшээ явахаар хараа эсрэгээр энэ тэндээс ингээд мөнгнүүд орж ирээд ингээд юм зүг болж байгаа. Тэрнээс өмнө би бол одоо ингээд мөнгөний төлөө бол айгуу дарсан. Бүх компаниудтай хамтраасан амар мөнгө алаа. Тэгээ нөгөө мөнгнүүд нь хайцсан одоо бүгд. Яг үнэ хөрөнгө оруулах жоох ганц машинтай байсан гэсэн бусдаар бол одоо бага машинтай бага үнэтэй хувцастай болоод тэгээд болоод тэгээд одоо бол за ер нь буруу замаар явж исэн байх шүү ганцлаа аюу удаан буруу замаар ер нь явцсан байна. Тэгтээ тэр дундаа гоё юмуд хийсэн тэгээд одоо за хүн болгон төлөмжөрөх гэсэн юм байна. Ер нь чи бүр заримдаа бүр аав ээжтэй төлөмжөрөхгүй шүү дээ. Тэрийгээ ер нь жоохон багасгах таа гэж бодож байгаа. Гэтэ заримдаа нөгөө нэг subconsciously буюу далд ухамсараас unconsciously буюу тэр нэг ухамсаргүйгээс тэр нэг муухай цан ашлаад гарч ин л дээ. Гэтэ ингээд одоо ингээд кофе уугаас утсан ингээд зүгээр ийм ирүүлтэй бол тийм бол ерөөсөй байхгүй зүгээр л арх ухаараа магадгүй. Арх ухаараа магадгүй биш арх ухаараа яг тийх. Хэрвээ бол хатаач байгаа байсан биш үү? Тийм. Альва зүйлсээс. Тийм. Надаа хамгийн их төрж байгаа асуулт нь болонгууд юм байгаад байгаа байхгүй. Өөрөө яг тэр бүхнийг даваад туулаад явж байгаа хүний үед тэм зүйлийг хэлж чадж байгаа тийм. Тэгэх бол угаасаа яг энэ оо туйл гэж хэлэх жашаа тэгж хэлэх жоохон буруу баг. Гэтэ ямар ч нэг үдсэн байгаа болохоор ингэж хэлж чадаад байгаа. Үдсгүйгээр хүн энэ одоо бодолд хүрэх боломжтой. Одоо жишээл бид нэр амар их ном уншиж байгаа тийм философи ном ч юм уу. Тэгэл угаасаа бүгдээрээ л яг зааж байгаа шүү дээ. Хүлэмжшүүрт хүсэл гэдэг бол факт аа тийм. Одоо айлтлах ингээд хүний амьдралын утга учир гэдэг чинь бусд хүнд хэрэг туслаа бусд хүний амьдрал хэрхийг нөлөөлсөн бэ гэдгээс хүн өөрөө ингээд таашаалаа мэдрэх хэрэгтэй гэдэг. Одоо жишээл тэрийг уншингуудаа хүн тийм болох боломжтой айлсэл тэр бүх нөгөө болж бүтэхгүй одоо яг нэг манай ах нарын тийм ах нар манай монгол ах нар ч яг тэгж хэлдэг шүү дээ. Айл залуудаа ингээд бүхнийг үзчих хэрэгтэй. Одоо хор шараа бүгдийг тайлчих хэрэгтэй гэдэг. Заавал тэгжиж тийм одоо үзэл бодол хөрхүү айлсэл зүгээр юм уушаад тэр хүн өөрөө ойлгоод ухамсарлаа тийм болох боломжтой юу? Нөгөө nature versus nurture болох гэдэг юм тийм. Яг тэр хүний генетик байна уу эсвэл тэр хүний одоо юу гэдэг
өсөж төрсөн орчинд хүмүүжлээс болж ингээд нэг. Тэгээ харах юм бол тэр хүн ингээд цаанаасаа ингээд генетикийн төвшөнд ингээд амбиц багтай. Жохон даруй төлөв. Байгаад нэмээд ингээд момент руу шат явах магадгүй л. Атар шиг цаанаасаа ингээд аягүй амбицтай зөрөгтэй ч байт юм уу? Бүх юм хийх гээд байдаг тийм төрлийн хүн, дэврүүн хүн байх юм бол хэцүү л дээ. Тэр хүн. Гэтэ яг би бол дандаа энэ хоёрыг ингээ хослолно гэж боддог чинь би бол зөвхөн тэрийг ингээд одоо үзэж туулчаад бас юм хорл аваад байгаа юм биш. Давхар голоор уншаад яваад байгаа шүү дээ. Тэгээ уншиж яг давхар энэ хоёр нийлжиж яг бүхэл болж байгаа юм шиг надад санагдаад байхгүй. Тэр шиг аль нэг нь ерөөсөй байгаа төрчлөхгүй. Зөвхөн туршлагаасаа хүн суралцсан гэж бас байхгүй шүү дээ. Яг тэр туршлага босон юм боссны дараа би дандаа тэгж бодохгүй. Нэр нэг дээр ингээд уншижсэн юм чинь яг л энэ мэдрэмжийг л яриад байсан байж тээ. Процесс хийж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр нөгөө нэг rationality гэдэг байгаа тэр нэг ухамсарлаж байгаа зүйл тэр нэг мэдэрсэн хоёр зүйл яг нийлжиж яг тэгээд яг нэг бүрэн ойлголт бүрэн гүйцэж байгаа. Тэр биш. Би бол уншиг бол чинь үүсмэргүй наа зөвхөн туршаад яваад байна. Зөвхөн л ингээд яваад байх юм бол бас алдчихал. Тэгэхээр тэрүүгээр юу гэдэг уншдаг хүмүүс тэнийг гэсэн үг байсан шүү дээ. Наа. Уншихгүй айгу мундаг би бол зөндөө зөндөө хаацчихсан. Тэ. Сонсоод ангууд тэр нь буддийн дундын зам гэдэг хэлээд байдаг шүү дээ. Ерөөсөө аливаа зүйлийг одоо жишээл бурхан байдаг гэж ерөөсөө итгэж болохгүй. Айлсэл бурхан ерөөсөө байдаггүй ч гэж ерөөсөө бодож болохгүй. Байдаг ч гэж магадгүй, байхгүй ч гэж магадгүй гэж бодох нь яг буддийн дундын зам гэдэг хамгийн топ философи нэг нь байгаа байхгүй тий. Яг тийшээ илүү чиглэлцэн юм шиг зүгээр надад тийм төсөөлөл буулаа. Тэгээд яг тэрэндээ холбоотойгоор ер нь ганаа өөрөө яг аль төрлийн философи тал руу гарч буддизм юм уу, даоизм юм уу, стоицизм юм уу? Наач айгуу сонь. Ямар нөхцөл байдалд байхаас хамаарат байгаа байхгүй би. Тэгэхээр яг нэг яг бүр үндсэн яг шашны тэр spiritual юмнууд би илүү хиндуист юм шиг байна. Бүх зүйл нэг гэж ингээд итгэдэг. Бүх шашныг ингээд харах бол бүх шашин яг ижлэх байгаа байхгүй нэг юмараа. Жишээ нь Christianity болохоор анх хүн бурхантай нэг байж байгаа. Тэгээ бурхнаас салцсан байгаа шүү дээ тэр чинь. Бурхны ивэлээс гараад тийм. Тэнгүүт хиндуизмд аваад үзэх юм бол тэр Brahman гэдэг бурхан байгаа. Анх тэрнтэй бид нэг байж байгаа салцсан байдаг ч юм уу тийм. Буддизм болохоор ингээд бид нар чинь сансрын цэвэрлэлийн хүрдэн дотор байгаа. Тэндээсээ гэгэрээд гарчих юм бол дахиад нэг өөр юм руу гараад оршоо болох гэдэг шүү дээ. Одоо энэ сансрын цэвэрлэлийн хүрдэн дотор гэхдээ цаашаа спирит болох гэдэг байгаа шүү. Бүр юм том нийгэмтэй нэгдээд тийм. Тэгээ харах юм бол бүх шашинт тэр нэг дээр нийгэмтэй нэгдэх гээд байгаа байхгүй юу? Харах юм бол бурхан гэдэг юм тийм. Тэгэхээр бурхан гэдэг үг бол өөрөө илүү санскрит үг байх гэдэг шүү дээ. Илүү буддист үг тэнгүүд тэр нэг God гэдэг ямиг бол одоо юу гэж оруулах юм байгаа би бол мэдэхгүй. God тэнгэр мөнх гэж орчуулах юм мэдгүй. God. Тэнгүүт миний тэр нэг үзэл сурталчилахаар илүү тийм spiritual үзэл суртал надад байдаг чинь бүх юм би ийм болох хэрэгтэй л байж тээ гэж дандаа ойлгодог. Илүү тийм deterministic гэсэн үг. Сурталчилгаа үр дагаврын албаны юм орчдөг. Тэгсэн хэрнээ нөхцөл байдлаас хамаарат янз янзын философи ашиглана. Заримдаа бол зөвхөн neuroscience, psychology ашиглаад заримдаа болохоор илүү буддизм энэ ашиглана. Гэхдээ миний амьдрал бол илүү тийм даоист юм бэл. Яг би сүүлд нөгөө буудлагаар буудаж үзэхэд гар буугаар буудаж ялангуяа гарчсан байхгүй. Хизээ буудгаа хэрвээ тэр хүн мэдчих юм бол ондгүй ерөөсөө. Тэр аягүй сонио. Яг ийшээ буудандаа гэдээ бас буудах юм бол ондгүй. Тэр аягүй сонио байхгүй. Яг ийшээ буудна гэд анилаад буудах юм бол ондгүй. Энд 5 буудчихлаа. Тэгэхээр эндээ 6 дахь буудандаа гэд нэг бодгол юм бол ондгүй. Тэгээ даашаа харангуутааш нэг газар аягүй олон буудчихсан. Тэгснэ эндээ би 5 буудсан юм мундаг юм бэ гэж бодсон өөр газар буудчих жоохон. Эсвэл яг эндээ дахиад ондоо гэсэн чи өөр газар. Тэгээ би болохоор тэрэн дээр яга сайн буудсан бэ гэхээр яг тэр нэг mindfulness гэдэг байгаа шүү дээ. Одоо энийг бол нэм сан богоол нэг санамсрын бясалгал гэж орчуулдаг байгаа шүү. Тэрийг ашиглаж байгаа байхгүй буудахтаа хизээ буудахаа би мэдэхгүй зүгээр хохоо маш удаанаар дарж байгаа. Тэгээд сум хизээ гарахыг би мэдэхгүй шүү хохоо удаан дарж байгаа юм чи. Аажих нар. Тэгээд би зүгээр чиглүүлсэн байсан газараа буудахад нэг газар амж байгаа. Даан нэг газар. Тэгээд тэр магадгүй миний сэтгэл зүй доктортой байдагтай холбоотой байна. Тэг ингээд даоизм би амьдрал дээр ингээд ойлгочих байхгүй. Даоизм чи яг ингээд яг нэг тодорхой зорилго байхгүй шүү дээ. Яг тодорхой утга учирч байхгүй яг юу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Ямар ч нэг зам л байх шиг. Ямар ч нэг зам болоо. Тэр чинь бол тэр нэг даоизмын зам бол байна шүү дээ. Тэгэд оюун замд би ингэж хүрэн шүү гэж би ерөөсө бодоагүй байсан. Тэгэхээр ингээд амьдралаа тэр чи дарангууд комеди хийгч тэр, лекц уншигч тэр, хөгжим хийгч тэр би ингээд мэдээгүй байсан. Тэгсэн чи дараа нь ингээд онлоод гисэн чи болохоо болцсон байхгүй.
Ийм газар ийм захиалгатай дуу ингээд анилаад буудаад шүү дээ. Тэгээд тэр нь спонсор юм ээ зөвлөө тий. Энд ингэ чи ингээд явна да гэд бүх юмыг ингээд анилснаас болоод дандаа байга алдсан байгаа байхгүй би. Тэгээд сүүлд миний амьдрал чи өөрөө давыз би чи өөр айгуу давызмаар айгуу амьддаг байсан юм биш. Тэгвэл ойлгож байгаа. Яг бүр яг амьдрал тэгээд яг уусаа миний амьдралын гол философи нь амьдрах юм бэл. Тэрс яг өөр юм байхгүй. Мэдээж дотор зөндөө олон философи сурч чинь зөндөө олон философи мэдчихэж шүү дээ. Гэхдээ ер нь бол илүү давист болж таарч сүүл буудлагаас ойлгосон. Тэгвэл тэр чинь би давизм уншааг бол буудлагынхаа тэр одоо нэг ухаалаг авч чадахгүй байхгүй. Ойлгохгүй. Эсвэргээрээ буудаагүй байсан бол дахиад тэр юм мэдрэхгүй байсан байгаа юм. Зам байгаад шүү дээ. Тэгээд яг нийлээл өстэй ямар сони юм бэ. Тэгэхээр онилж болохгүй юм байна л гэдгийг ойлгосон да. Юу ч онилж болохгүй. Тэр нь одоогийн итгэл биш л гэсэн үг. Сүүл нэг хоёлаа TEDx дээр уулзсан шүү дээ. Хөвсгөл тэгээ сонсож байхад тухайн үед итгэл бишрэл маань үг хэлэх хэрэгчлөө гэж хэлжсэн. Одоо шивэр байгаа л та. Шивэр байгаа. Тэр бол илүү улс төрийн талтай. Тэр чинь нэг улс төрийн итгэл бишрэл, шашны итгэл бишрэлтэй нэг ёс зүйн хувьд нэг өөрийгөө тодорхой хүрээнд барих гэдэг нэг юм айгүй комплекс юм байна шүү дээ. Гэтэ эдгээр ингээ бүгд цуглаад ингээ томоор нарах юм бол зүгээр даоизм. Тэгэхээр тэр дотроо нэг үг хэлэх хэрэгчлөө бол байдгаар бол яг байж л үг хэлэх хэрэгчлөө гэж байгаа надад нэг тийм эргэлзээд өрчсөн байхгүй юу? Арчилсан улсын хувьд бол арчилсан улс. Гэтэ бусад арчилсан улсуудтай харьцуулахад үнэхээр үг хэлэх хэрэгчлөө Монгол хэрэгжиж байгаа юу? Тэр уусаа яг улс төрийг яриулсан бол муулналтай ихтэй надад болгоо тийм бол тухайн үед бол төрж исэн. Жишээлбэл би одоо юу гэдэг өнөөдөр хунагийн хөрсөх юм уулаад хөтлөө бүр ингээд туллан муулаад нөгөөт нь ингээд битгүү бүүн болоод 4-500 мянган үг үзчихээ заяа. Тийм бол би айж эхэлж байгаа байхгүй өөрөө үг хэлэх хэрэгчлөөс болоод. Тэр чинь би хэрэгчлөөгүй байна гэсэн үг шүү дээ. Хэлж болохгүй байгаа байхгүй. Тийм тал дээр юу гэж бодож байна. Би сүүлд нэг Молор Эрдэнэ дээр ярьсан байсан шүү дээ. Хөрсөхгүй. Тэр одоо муус юм муулаагүй юм мэдэхгүй л байна л да. Тэр бодит байдал л ярьж байгаа шүү дээ. Тийм нөгөө нэг юун дээр залуучтай болцсон гэдэг. Тийм. Тэрэн дээр бол гэхдээ би нэг айхтар айгаагүй. Гэхдээ Монголд бол би харин Монгол зүг гайгүй гэж яага бодоод байгаа. Хүн болгоо хөрсөх тэр бас манай одоо оюун эрдэнэ дээр хэсэж чаа. Оюун эрдэнэ хүн болгоо ингээл дарамжлаад байдаг шүү дээ. Инстаграмаар ингээл зэрэг бичээд бүгдээрээ л тэгээд идэг болохоор би гайгүй гэж харагдаж байгаа. Бүгдээрээ тэгээд болоод байгаа байна. Айгуу сонио. Тэгээ хэрвээ тэгсэн дараа баригддаг байсан бол одоо ингээд хүмүүс ч ихнээс ингээд хүмүүнээр шороо явлаа шүү дээ. Тэнгүүт тэр айцс бол яг хүн бол төрхөнд гэхдээ айгуу юу баха. Natural баха. Зүй ёсны баха тийм айцс төрхөнд. Мэдээж тэр нэг муулцсан тэгээд олон хүнд хүрсэн яах вэ гэдэг айцсаа. Тэрнш зөв нөхцөл байдлаар бодитоор ингээд харах юм бол дэлгээл Instagram ч юм уу Twitter ч юм уу Facebook дээр харахад хүн болгоо мим дарамжлаад байдаг. Тэд хүмүүс зүгээр л байгаа даа болохоор би одоогийн байдлаар зүгээр нэг шахаад байгаа. Тэгээд ирээдүйд яах юм байгаа мэдгүй сонгол ойртонгууд юм өөр болдог шүү дээ. Тэгэхээр надад байгаа гэж би зүгээр Instagram орж харахад байгаа шиг нотлын байна те Instagram-аар. Хайси. Бусад философийн багш гэдэг луга сэдвлэгээр одоо хийгээ болцсон ч яг би нэг асуумаар санагдсан юм бэ гэхлээр бас үүнд нэг бүжгийн багш гэдэг байсан байхгүй нэг 2-3 жил орчим. Тэгээд бүжгийн хичээлээ хамгийн ихэнд нь би ерөөсө бүжиг заадаг байсан. Бүжиг заах уу манай бүжиг чинь уусаа брейк болохоор хипхоп үзэлттэй. Тэгээд хипхоп чинь өөрөө ингээд амар том соёл community түүх байгаа даа байхгүй. Тэгээд би хамгийн ихэнд юу заадаг юм бэ гэхлээр энэ чинь ингээд гангстерийн соёлоо 1973 оны тэдний ингээд үүсээд нөхдүүд ингээд хоорондоо буулцдаг байсан үедээ заас болоо хэдэл буулцахын оронд сайхан бүжлээ гэдэг нэг инэт кино шиг эхэлсэн байгаа даа байхгүй. Тэгээд би тэр түүхэнд амар их дуртай. Тэр майндсетийг нь эхлээд хүүхдүүдтэй суулгаж би одоо өөрөө яг юу хийгээд байгаа вэ гэдэг ингээд ойлгож байгаа. Тэгээд өнөөдөр игээд харангуут нь 10 жилдээ ч юм уу айлсвал их сургууль дээр яг зарим багш нар бол айгүй мундаг заадаг байсан. Суурийг нь маш зөв тавьдаг байсан. Юу сурах гэдэг вэ? Яг ямар учиртай, ямар утга учиртай гэдгийг заадаг байсан. Гэтэ их хвчлэн тэгдэггүй байсан юм шиг байгаа. Тэгээд ганаа өөрөө яг хамгийн ихний хичээл дээр нэг тийм суурь ойлголт ч юм уу айлсвал яг ямар утга учиртай зүйл юу л таад ингээд тэмүүлээд юуны төлөө одоо цагаа өрөөд байгаа вэ гэдгээ заадаг уу? Хэрвээ заадаг бол ер нь хамгийн ихний хичээлээр юу ярьдаг уу? Тэрийг бол хэлж өгдөг л дөө. Гэхдээ яг би чинь технологийн коллеж заадаг байсан болохоор манайхан ч оюутнууд гэхээсээ илүү одоо 11 12 дахь ангийнхан байгаа шүү дээ. Философи ер нь бэлэн биш нас гэж хараад байгаа юм би зөв. Бэлэн биш нас. Гэхдээ философийн гол хэрэгцээ шаардлага нь юу гэхээр хүний зэгцтэй сэтгэн. Тэгээ харах юм бол хүмүүс бодол ч юм уу сэтгэлийг ингэж хараад байдаг шүү дээ. Одоо хийсвэр зүйл гэж хараад байдаг шүү дээ. Тэгээ бодол сэтгэлээ бол амар бодит санагддаг одоо. Тэгээ ямар ч хэлсэн философийн хэрэгцээ яг юунд байна вэ гэхээр миний ойлгосноор
энэ нэг бодол төрөхөд ингээд нейронууд ингээд синапсууд хоорондоо ингээд гүйдлгээд тэрнийхэн дотор нь нейрокемикалууд ингээд явагдаж байгаа гэж яг ингээд яг л биологи үйл явц шүү дээ бодиттэй. Тэгээд тэр нь Joe Dispenza хэлдэг шүү дээ. Хүний бодол хүнийг шууд өвчин үсгэж чадна. Тэр шиг адилхан эрүүл болгож чадна. Тэр бол хуучин secret микротэй ярьж байгаа юм биш. Одоогийн яг орчин үеийн neuroscientist-ууд энийг ойлгосон байна. Тэгвэл мэдлэх гэдэг юм. Хэрвээ тийм юм бол зөв одоо системтэй бодох, буруу системээр бодох гэдэг юм байна. Системгүй бодох. Имх замбраагүй бодох гэдэг ч юм те. Тэр зөв бодоод ингээд логиктэй болж сурна гэдэг чинь тэр чинь амьдралын ч гэсэндээ дагаад тэг зэгцэрнэ гэсэн үг. Сэтгэл санаа зэгцэрнэ. Тэр бодит юм ач тус байна л гэж би хараад байгаа философт. Тийм болохоор эхний миний ярьдаг юм тэр надад чинь бодит шинжлэх ухааны хувьар чамд үзсэн чинь бодит ач тус байна. Тэгэхээр философи үзсэн бол илүү логиктэй сэтгэл хөдлөлөө удирдах боломж илүү өндөр. Тэгээ илүү сониуч байдаг. Тэгээ илүү сониуч байхаар хүн яадаг вэ? Илүү мэдэж авдаг. Тэгээ илүү бас сайн төвлөрдөг болдог байх гэж хардаг байхгүй. Философи хардаг. Тэгээд ихний хичээл бол нэг тийм хөө байдлаар өрнөдөг. Гэхдээ зөвхөн сүлд нь шалгалт авахд бол нөхдөд бол анхаараагүй л байсан байлээ. Юусе яаж анхаарах вэ? Тийм шүү дээ. 12 дугаар анги нөхдөд бол бодлоо. Нэг бодож байгаа нэг зүйл нь олонгууд нь философи уншаад сонирхоо судлаад тэгээд тодорхой хэмжээнд зэгцэрж байгаа шүү дээ. Ойлгохоо тархит болгоо. Гэхдээ зэгцэрлээ гэдэг нь яг хөө ихэнх дийлэх хүмүүсийн зүгээр нэг амар энгийн хийсвэр ойлголтоор болонгууд арай нэг ухаалаг болчих шиг байна. Гэхдээ тэр IQ үед энэ төр болох биш зүгээр л бодлын процессны үед арай ухаалаг болоод байгаа шүү дээ. Тэнгүүт нь энэ бас яг хоёр төрөлтэй яриа яж магадгүй. Гэхдээ нөгөө талд болонгууд нэг тийм IQ муутай ч юм уу те нэг жоохон манай гой найзууд байгаад байгаа байхгүй. Хамгийн сайн найзлал байна л. Гэхдээ ингээд найзтай ингээд хараад ангууд нь ерөөсөө баг сүүлийн 5 6 7 8 жил ингээд ямар ч ном уншаагүй. Тэгээд амьдрал нэг тийм ингээд дээшлээд байгаа зүйлч байхгүй зүгээр л хийдэг ажлаа хийгээл тэгэл бисэдэл архив угаал тэгэл гэртээ арай л нэг ихнэр хүүхдтэйгээ цуг ингээд цагийг өнгөрүүлж байгаа найз байгаа. Тэгээд нөгөө талд нь болонгууд ингээд амар олон зүйл ингээд ойлгоцсон. Тэгэл бизнес хамаг юм ингээл зэгцрээд амар амжилт дүрэл айгүй олон цаг ажиллаж байгаа. Гэхдээ яг хоёр хүний хооронд харьцуулахад манай тэнэг гэж одоо яг тодорхойлолтой байдаг найзууд нь хамаагүй ингээд аз жаргалтай амьдраад байгаа. Тэгэхээр тэр аз жаргалтай амьдрахын тулд хүн тэнэг байх хэрэгтэй гэдэг асуултыг би өнөөдөр заавал асуумаар санагдаад тэн дээр юу гэж бодож байна. Ignorance is bliss. Тэг мэдхгүй байх нь аз жаргал юм а гэдэг үг шүү дээ. Тэг би бол гэхдээ үнэн гэж боддгоо. Яг тэгэхээр одоо шинэ хүн ингээд олон зүйлийг ингээд амжуулаад эсвэл магадгүй хөнгөтэй болоод ч юм уу мундаг карьертэй болоод тэгэхээр responsibility ихсэж байгаа. Үүрэг хариуцлага. Тэг үүрэг хариуцлага ихсэх тусам тэр чинь илүү стресстэй шүү дээ, илүү асуудалтай болж байна. Би тэрсний нэг ярьслаа үдж байгаа аюу гойсон нэг хүн. Надад ингээд хүн ингээд бод ингээд 300 Америк доллартай байх юм бол би ингээд амар сайхан хэллээ. Би тэрсэн нэрээ гэж асууж. Чи тэр их мөнгөний үүрэг хариуцлагыг даах уу? Гэр бүлийнхэн даа чи хэд юм бэ? Бүгдийг их юм 50% гэх юм уу? Огт өгөхгүй байх юм уу? Огт өгөхгүй байна гэж байхгүй чи. Найзуудаа хэд юм бэ? Хүмүүс ч яаж харах вэ? Security-га яах юм? Тэр чинь ингээд шууд зовлон ирж байгаас маш их хэмжээний зовлон атаачтай хорсолтой. Магадгүй аллах ч ирж байгаа юм гээд байгаа. Тэгэнгүүт угаасаа амьдрал яг тийм л болж таарч байгаа. Би чинь илүү carefree амьдардаг байсан юм. 20 онд, 19 онд ингээл гоё хамтынхантайгаа гоё ингэж манай хамтынхан бөхчмөө бэлдээл бид нар би Валмаргийн хамтлагтай гоё ингээл хөвчмөө гэж байгаа л тэгэл очоод ажигтай мөнгө олсон ч юм баггүй юм дивч олдгүй байсан л та. Тэгэл гоё тайзан дээр бол амар гоё мэдрэмж аваад тэгэл мөнгөчсэн амар гоё байгаадсан чинь одоо болохоор ингээд бодгоот ингээд баах юм бодоод эхлэв байгаа байхгүй. Нэр институт бид тэднэр өгөх хэрэгтэй байсан. Хувийн орлогын албан тутарчин ийм юм байлээ. Компани нэр дээр нэг ийм гэрээ хийж байгаа да. Дараадлын тэтгэвчд нэг ийм чинь баах ингээд юу болсон асуудал болсон боос. Тэгэхээр ингээд наана ингээд харагдаж байхдаа тэр хүн ингээд том бизнестэй ч юм уу эсвэл ингээд олонний танил болсон ч юм их мөнгөтэй харагдаж байгаа гэсэн. Тэр үчи тэгэл маш их хэмжээний үүрэг хариуцлага нуурын дээр авч явж байгаа. Тэр үүрэг хариуцлага бол байнга зовлон авчирдаг юм. Байнга авчир. Тэгэхээр мэдээж мөнгөгүй ч юм уу хүмүүс бол бас ажиргалтай байгаа ч гэсэн үүрэг хариуцлагын мэдрэмж ингээд бага байхаар илүү их бага стресстэй байх гэж би зөвхөн хараад байгаа байхгүй. Тэг би яг бодтер харангуут мөнгө байх үедээ бол стресстэй л байсан юм. Гэртээ PlayStation тоглоод бараа амар гоё байсан байхгүй. Одоо тэгсэн чинь ингээд аюу стресстэй амьдрдаг болсон билээ нэг мэдсэн чинь амар олон үүрэг хариуцлага. Хэмжээг нь барьж амьдрах хамгийн чухал байгаа шүү дээ.
хитрхи мөнгөгүй байх юм бол мөнгөгүй гэдгийг дагуулад бас айгүй олон зовлон төшлээд тийм наацхан эрүүл мэнд тий айгүй олон зүйлүүд өөр авахч байгаа байхгүй. Яг түрүүний PlayStation гэдэг дээр бас сүүл надад бас тгийсэн хэцүү бас PlayStation дээр тэгээд Dota энэ айгүй тоглолт байсан л та PC-н дээрээ. Тэгээд одоо бас тийм цаг зав гарахгүй. Бүр тэрийг ботгооч болцсон байгаа байхгүй. Тэгээд сүүлд PlayStation дээр нэг хэд хэдэн тоглоомуудыг татсан. Татаад яг тоглох гэсэн чинь урдуур ингээд амар олон ингээд ажлууд ингээд сувсап гэж боддоо. Тэгээд тэрнээс болоод ингээд тоглож байгаа үедээ би ерөөсөө аз жаргалыг мэдэрч чадаагүй байхгүй. Яг харахгүй ингээд ажлууд бодогдоод байдаг. Тэгээд тэндээс би яг нэг тийм сэтгэл готрлоо орсон байхгүй. Хүүхд насаа ингээд алдсан юм шиг зүгээр ингээд pure-тэй ингээд гинэн сэтгэлээр би ингээд enjoy дэмар байгаа даа шүү дээ. Тэр чинь ингээд амьдралын амар гоё хэсэг байгаа байхгүй. Тэгсэн тэрийгэ чадахгүй болцсон чинь тэгээд яг том хүн болсон гэж хэлхэн чашаа том хүн болсон эсэхийг ерөөс мэдгүй байгаа. Гэхдээ ямар ч надад бол амар стресстэй санагдчихсан. Харин тийм болцсон байлээ. Би одоо Steam дээр өчнөө тоглоом бодлоо тавьчихсан. Тэгээ тоглохгүй шүү дээ ерөөсөө. Тэр нь надад бас амар санагдаад байна. Одоо бол гоё тогломоор байна ер нь. Тэгээ тэгж чадахгүй хаа. Харин тий. Бас нэгэнт эргэж буцалтгүй гэж хэлхэн чаашаа. Бас амжилтын юм аяг болгоо. Нэг удаа өөрчлөгдчих юм бол тэгэл хуцан байхгүй болгоно гэж бас байхгүй. Аяг олон хүмүүс юм хариуцлагатай болохоор. Тий. Тэг яг амралтыг айгүй чухал гэж үздэг болсон байлээ. Аягүй сонио. Хошин тийм байгаад хэвээр амар шүн болтол тоглолт хэвээр шүн болтол шаваад талбар амараас одоо болохоор өнөөдөр бүр киноч үзэхгүй унтчих гэдэг ч юм тийм. Тэг бүр иш тунтаад аягүй их унтах нь өөрөө ингээд надад аягүй гоё юм байна гэсэн байна. Тэгэд маргааш нь ядаж ингээд ившиг яваад тахгүй шүү дээ тэнд. Тийм ажиллагаа хийж та. Тэг сонио ер нь хөвшөрж байгаа мэдээ. Яг том болж байгаа мэдрэгч аягүй сонио мэдрэмж юм байна. Айгүй их өөрчлөгдчихлээ. Угаасаа сүүл өчтөр дахиад нэг иргэд санаа мандуул та хоёрын подкастыг сонссон чинь яг тэгж хэлчихсэн байхгүй. Хүнд угаасаа хүний тодорхойлно гэдэг бол утгагүй зүйл хүн байнга өөрчлөгдчихдөг гэдэг. Яг тэр жишээн дээр ингээд авах юм бол мандуултаа хийсэн чинь бараг нэг жил гарны өмнө байх тийм. Жил 5-6 сар болж байгаа юм. Тэгэхэд бол яг өнөөдөр ингээд хоёулаа ярьж байгаа хэм маяг ярьж байгаа зүйлүүд нь хүртэл бүр мэдгүй миний бодлоор нэг 90-ээс 180 градус орчим өөрчлөгдсөн юм шиг харагдаад байна. Мандуултай ярьсан дээр илүү зөрөгтэй байсан хаа бэ. Яг ингээд нэг юм дөнгөж юм алдартай мэдрээдтэй. Одоо ч 23 он тэр чинь 2021 он шүү дээ. Тэрийг мэдрээд тэгээд ингээд бүх юм чадах юм шиг ингээд би мэдрэмж авч байгаа юм байна. Мундаг аа юм. Хит доо хийж байгаа. Би лаг юм байна. Энийг чич. Тэгэд гисэн чи одоо ингээд буцаа харсан шиг амьдрал айгүй бол юм болж байгаа шүү дээ. Уналт босолттой янз бүр юм уу. Тэр болгон дээр ингээд харангуут. Одоо жишээ нь анх ингээл өрөнтэй влог хийж хат чинь ингээл дуу хийж хат үзэлтэнд аягүй анхаардаг байсан. Зарим артистууд ч гэсэн одоо ч энэсээ салаагүй л байна. Одоо ч өнгөж одоо ингээд хит болж байгаа манай Foxy 2 байдаг ч юм ингээл бүх дуунууд ингээл хит болдог шүү дээ. Даваад шаач байт юм уу. Тэгээд тэр хүмүүс хизээний өдөр зарим дуун хит болохгүй байх угаасаа байгаа хүн болгон заа байд. Тэр үе дээр ингээд тэр хүмүүс хүн цохилт авдаг байхгүй. Би анхны тийм зөвхөн бас авч ирсэн. Анхны нэг хоёр дуу мессеж айгүй их авч байгаа л гинт доош унсаж яагаад унж байгаа юм. Тэнгүүд одоо сүүлдээ тэрэндээ ингээд иммун болох ч юм байна. Ямар ч хамаагүй. Би зүгээр хийн гээл ингээд гаргацсан гээл 50,000 хүн сонсно 100,000 сонсно сая хүн сонсно. Бүр ямар ч байдал байхгүй. Тэнгүүд тэр нэг emotion тасна гэдэг юм байдаг. Дэвид Брехтийн би хэм бэгээс би хамгийн анх уншиж байсан байна. Миний баг хамгийн олон уншсан. Тэрэн дээр хүний ингээд memory бол ингээд ямиг хадгалаад байгаа шүү дээ. Тэнгүүд бас эмоц тасна гэж байдаг гинэ. Яг тэр ингээд кинон дээр ингээд нэг киног үзээд хоёр дахь ингээд зочдгоо шүү дээ. Тэнгүүд тэр яг зөвхөн memory байхаас гадна тэр сэтгэл гэдэг юм одоо юу гэдэг сэтгэц гэдэг юм тасдаг гэдэг аах. Тэр айгу сонин үйл явцдаг юм. Нэг юм ингээд hurt болдог байлаа гэж бодоход өвддөг байлаа гэж бодоход тэр юмд олон өвдчих юм бол тасчдаг юм байлаа. Ер нь энэ сүүлийн хэдэн жил хэвээр гоё ч юм хийлээ тэнэг ч юм хийлээ. Хамгийн том ухаарлыг байсан бэ. Нэг тийм асуулт байгаа гэдэг шүү дээ. Сүүлийн 6 сарын амьдрал танд юу заав? Хамгийн том ухаарлаа. Хамгийн том ухаарл эхнийх нь эрүүл мэндэд аягүй сайн анхаардаг байх хэрэгтэй гэдэг. Эрүүл мэндэд маш сайн анхаарч хэвээр юм. Хоёрт нь болохоор нойр тэрс хүний эрүүл мэнд нойрноос хамаарат хүмүүс хэлж мэж ойр тамир стресстэй байна. Сэтгэлээр унаад байна ингээд байгаа. Тийм хүмүүс хөвчлээ яадаг хэрэг нойр хоолой зүг зохицуулж чадаагүй л байдаг дандаа. Тэрийг зохицуулсныхаа дараа хэрвээ тийм байгаад байвал тэр сэтгцээ асуудал мөн цаашаа. Тэгээ Монгол хөвчлэн дандаа тэр наад асуудлуудаа зохицуулдаг. Нойр хоол. Тэгээ миний хамгийн том ухаарлал тэр байсан.
өөрийнх нь гин буруу хүлээн зөвшөөрч сурсан гэх юм уу. Хүмүүсээс ч дуучлалтгүйсэн. Жигнэр уйлаад шүү дээ. Миний буруу байлаа, юм байлаа. Эмгтээчүүнээс гуйлаа, эрэгтэйчүүнээс гуйлаа. За ийм байсан. Миний ийм буруу, ийм үл гэж. Өмнө нь болохоор буруугаа ойлгоод гимшдэг байсан юм. Тэрийг хүлэмжшүүрч чаддаг байсан бэл. Эго гарч. Шууд юм сүртэй яах гэдэг ингээд тэ яавлагчтай гэдэг чинь. Тэгээд сая тэр Австрали, Америк явсан нийтлэгөөр ирээд тэгээд хүмүүсээс уучлахгүй байлаа. Өөрийгөө ингээд чадах чинь ингээд сайн хүн байхыг хичээдэг болж байна. Одоо тэгэл хамгийн гол юм нь дахиад нэг хамгийн том ухаалал нь people pleaser байха болох хэрэгтэй. Хүний ингээ хүн болгоныг таалагдах гэж чичээгээ хүн болгоны ая талыг ингээ засах гэж чичээхээ ерөөсөй байх хэрэгтэй. Тэр бол хамгийн тэнэг зүйл юм бэл. Тэрнээсээ болоод ингээд байж л гэж найзаа суугаад чи уумааргүй л гэж найзаа сууж ирсэн. За хэдүүл нэг уух гонгоцаа найзтайгаа би байхгүй болчих юм бол энэ хүмүүс чинь vibe нэгээд алгач чинь тэгэхээр за баядаа гэдэг өөрийгөө ингээд гаргаад ингээд үлдчихэж байгаа шүү дээ. Тэр мэрийг болох хэвээр маань гээл маш олон юм гарсан шүү дээ. Хүмүүсээ одоо миний ингээд аялаас ирчээд тийм энэ одоо амьдралын сүүлийн секс амбурт босноос хойш би сүүлийн 4 сард л амир юм гарсан. Сүүлийн 5 сард. Тэрээс өмнө бол ерөөсө тэгэл юм флоу дотор те мөнгөтэй төгрөгтэй яадаг чсэн. Оо гэж явж ирсэн аа. Тэг яг нэг газар очил. Уналт тусан болохоор тийм мэдрэмж төрж байгаа гэсэн үг. Тийм тэр чин янз бүрийн юмны уналт байгаа байхгүй. Би ч өөрөө сэтгэл зүйн хувьд энийг даахаа болж эхэлж байгаа. Зарим компаниудаа гэрэг цуцалцаа байлээ. Би данаас мөнгө авах байсан ч гэсэн би одоо ажиллах байлаа. Ер нь байлээ гээл бүх юмудаа байлаа. Тэгэл яг буцаад ингээд сэтгэл зүй ингээд зүг болоод гайгүй басна. Би ч өөрийгөө бол нэр зөхгүй би ч айгүй сэтгэл зүйн хувьд айгүй доктортой хүн айгүй мундаг болцсон юм байна гэж хэлж болоогүй л гэсэн байхгүй бас. Болоогүй л гэсэн. Тэгээ одоо ч айгүй болоогүй л байна. Яг үнэ. Гэхдээ илүү дээртэд байгаа мэдээд байгаа байхгүй. Тэгээд ингээд хамт найзуудтайгаа ч юм уу хайртай хүмүүстэйгээ хамт байхаар илүү дээрчсэн ингээд гарцсан. Илүү дээрчсэн. Багаар л дээрчилээ л да. Ер нь амьдрал айгүй их хурд өөрчлөгдөж байна. Одоо л юм байха болж ил. Уус тийм байгаад димич. Нэг тодорхойлт гэж хэлэх нь шашаа зүгээр яг айгүй олон тодорхойлт оруулж болох байх л та. Гэхдээ зүгээр нэг саанд орсон зүйл нь болохоор бас өөрчлөгдөхгүй зүйлийг өөрчлөгдөхгүй зүйлийг өөрчлөхийг хүсэх болсон юм шүү гэж л саанд орлоо. Тэгээд бид нар угаасаа нэг нийгэмд амьдраад ангууд ингээл амар болго өөрчилж чадахгүй зүйлс байгаа лөө. Стресс жишээлбэл түрүүний ингээд найзтайгаа ууж муугаалтай би хамт байх хэрэгтэй байлаа гэвчлээ. Одоо тэр хүмүүс яаж бодох вэ? Яаж одоо нам хүлээж авах вэ гэдгийг бол өөрчилж чадахгүй шүү дээ. Харилцал одоо юу гэдэг нийгмийн ус төр ингээл юм тийм санстай медамнуудыг сонсоод харилцсан хоорондын харилцаан дээр байгаа өөрчилж чадахгүй нөгөө нөөцөл бодлыг өөрчлөхийг хичээхэ байлаа. Зүгээр л хамгийн гол нь өөрөө өөрчилж байгаа юм шиг тийм мэдрэмж бол надад хамгийн ихэнд төрлөө. Тэгээд яг энэ зүйлийг түр хаагаад буцаад боловсрал гэдэг сэдвийн яриа гэж бодож байна л доо. Боловсрал дээр яг түрүүний бас яриатай нэг зөвсөөр эго гэдэг зүйлийг нэг хальт ярьлаа шүү дээ. Намайг 10 жил байхад манай багш нь эгоны талаар аяг ярьдаг гэсэн байхгүй. Тэгээд тэр яг эгоны тодорхойлолт нь надад аяг их тусаад тэгээд яг тэрний ачаарч гэх юм уу харьцангуй одоо дунджаас баг эготой юм шиг байна. Гих мэтлээ ингээд 10 жилээс сурсан зүйлүүд байдаг. Тэгээ яг ихэнх нь олонгууд нь ерөөсө 10 жил амин цагаа дими өнгөрүүлсэн. Зүгээр л яг найзтайгаа тоглож сурсан гэдгээс хичээл олонгууд нь ерөөсө хэрэг болоогүй юм шиг санагдаад байдаг. 10 жилээр ер нь юу сурсан бэ? 10 жилдээ юу? Амьдрал үнэхээр 10 жилд сурсан зүйлүүд хэрэг болдог гэж боддог уу? 10 жилдээ арай илүү нээлттэй байж сурсан юм. Өөрийгөө зөвөр илэрхийлж сурсан бүжгээс болоод. Тэр нь хамгийн том чадвар тэр баха. Хизээч одоо зарим нэг чадварууд бол ингээд хэрэггүй болно ч чинь математикта сайн байлаа гэж боддог. Тэр яг тодорхой нэг мэрэгчлүүдээр ажиллахгүй бол тэр математик бүр дахиж хизээч хэрэгтэй. Тэгмээд өөрийгөө илэрхийлэх гэдэг тэр нэг чадвар ямар ч мэрэгчлэлтэй хаач байсан хэдэн ч настайсан дандаа тэр чадвар байж лээ. Тэр өөрийгөө илэрхийлэх гэдэг чадварыг 10 жилд найзуудаасаа сурсан. Бүжгэлчтэй сурсан азар бүжгэлж. 10 жилд миний хамгийн том сурсан юм бүжгэл байсан байхгүй. Тэрнээс илүү том юм ерөөс байхгүй. Ямар ч хичээл биш шүү дээ бүр. Юу ч л тэр дундаас өөрийгөө зөвөр илэрхийлэхэд бүжигчин бүр өөрийгөө биеэрээ илэрхийлж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг сураад одоорт л тэгээд тэрүүгээрээ яг бодитоор мөнгө болоод явж шүү дээ. Зөвхөн тэнд сурсан юм аа. Тэрийг илүү ингээд сайжруулаад байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийгөө илэрхийлж сурсан 10 жил. Хамгийн том нөлөөсөн зүйл нь болгон хүрээлэл гэж ойлгож болох уу? Хажууд байсан хүмүүс. Айгу мундаг залуучууд айгу олон байсан. Тэрнээс л асуух. Тийм гоё залуучууд. Хүрээлэлээ хүн өөрөө тодорхойлж өөрөө сонгох боломжтой гэдэг. Жишээлбэл
яг би бол одоо ингээд уусаал манай хамтлагийн хэддэг ил найзлаад явж байгаа. Өөр одоо юу гэдэг ажлын найзууд, алсалтай сайн дурын ажлын найзууд юм найзууд байгаадсан. Яг эцэст нь би өнөөдөр яг надад ямар нэг асуудал болох юм бол би хэлүү хамгийн түрүүнд залгаж ярих юм ихлээр манай хамтлагийн байгаа даа байхгүй. Тэр хамтлагийн маань ачаар одоо жишээл миний зан характер, миний хүрээллийн ачаар миний зан характер одоо тогтож байгаа байхгүй. Одоо жишээл манай хамтлагийн донд болонгууд нь хүнлэл гэдэг зүйл бол хамгийн чухал байдаг. Жишээл одоо юу гэдэг хин нэг нь ингээд чит хийгээд одоо тэгэх юм бол бид нар юу хүндлэхгүй байхгүй. Яагаад юм бэ гэхээр одоо зарим одоо хүмүүсийн хувьд тэр амар энгийн зүйл байж болохоор байна. Жишээл би нэг өөр хүнд хэлэх юм бол за юм сүртэй энэ гэж бодож магадгүй зэрчүүдийн нэг тийм хоорондын хүндлэлийн харилцаа гэдэг бус хүмүүсийг яаж хүндэлж байгааг бас бид нар амар их одоо юу гэдэг unconsciously ингээд анзаараад байдаг юм шиг байна. Тэрэн шиг яг хүн өөрийнхөө одоо хүрээлээ өөрөө яг би болонгууд нь өөрөө сонгосон ч юм уу сонгоогүй ч юм сайн мэдгүй байгаа даа л да. Одооц ингээд хүний хүрээл болгох нэрээс өөрчлөгдөв байдаг. Хүн хүрээлээ ер нь байнга сольж явах хэрэгтэй юу? Манай 10 жилээс найзууд бол одоо надтай хамт найз хэвээрэл идэх байнга. Тэр бол байнга. Тэгээ би бол айгу сонирхолтой. Тэд нар бол ингээд байнга баяруудаар ч юм эсвэл над хэцүү юм болохоор ингээд гараал ирдэг хүмүүс. Эсвэл тийм би хамгийн ингээд доор ингээд унлаа гэж бодох тэр хүмүүс дээр л дандаа очдөг байхгүй. Тэгвэл буцаа шидэд өгдөг. Тэгээд дээшээ явж байхдаа бол янз бүрийн хүмүүстэй хамт байна л та. Өчнөө бол найзтай шүү дээ. Комедигийн манай ингээд гэр бүл байна тий. Урлагийнхан байна тий. Одоо тэгэхээр лекцнийх ингээд бас өөр индастри байх шүү. Тэгээд бид нартай би хатар татамжлалтай. Тэгээд маш олон ингээд найз нөхөд байна. Тэгээд бүгдээрээ янз янзын найзууд би бол чинь зөвхөн хугацаагаар нь ангилдаг. Сүүлд уулзсан ч гэсэн гоё найзууд байна. Ихнэрээ сэтгэлээ нэгээд ингээд гоё ингээд байж байгаа. Тэнгүүт яг нийтээр наадсан бол зөндөө олон сайн найзтай болж таардаг. Яг тэр би өөрөө аягүй тийм нээлттэй хүн болж таарч байгаа юм. Бүх юм нийцдэг. Тэнгүүт зарим ингээд жоохон айж байгаа ч юм надад дургуй байгаа нь бол алдаад явна. Зарим нь энэ залуу бүгдийг нийцсэн юм чинь би ч зөвхөн нийцээ гэдэг. Тэг нээгээд аягүй сайн найзалцдаг. Тэгэхээр урлагийнхан донд бүр аягүй сайн найзууд байгаа. Тэднэр нь ч гэсэн манай 10 жилийн хантайгаа бүр амар сайн найзалцсан байдаг ч. Тэгвэл тэд нар чинь ингээд ялахтаа болчихж байгаа. 10 жилийнхэн чи ийм манай энэ эдгээр хоорондоо уулзсан гэсэн юм байна. Бүгдрээ адилхан. Надгүй заримдаа хоорондоо уулзсан болчихсон байна. Тэгэхээр хүрээллээ бол эхний хүрээллээ бол хайх ёсгүй гэж би боддог юм. Тэр хүмүүс хин гэдгийг чинь надад сануулж байдаг. Тэр хүмүүс чинь л яг чамайг багаас ч мэддэг, цаар хин гэдэг чинь мэддэг. А гэхдээ хүрээллээ өөрчилж явах зөв. Илүү хэм сурна шүү дээ. Бүр шал өөр юмнууд сураад явдаг юм л хүрээллийг өөрчил. Тэгээ би ингээ хүрээллээ бол хараад одоо юу гэдэг шууд нэг нь хаяад шинэ хүрээлэл олох биш зүгээр ингээд шинэ хүрээлэл дотор орох. Тийм шинэ хүрээлэл дотор орох тэр чинь хүнд нэг тодорхой дуртай хоол байгаа тэр хоолндоо дуртай хэвээрэл өөрчлөлтөө өөр хоол идэж болно гэсэн. Тэрнтэй л яг адилхан тэгэл өөр хүмүүстэй нийлээд татнасаар өөр хүмүүстэй нийлээд татнасаар явчихлаа. Тэгэл явж байгаа л сурах юм бастай юмаа сураал нөгөө хүмүүс өөрсдөө холддог ч юм уу би өөрөө холддог ч юм тэр чинь нэг асуудал биш шүү дээ. Тэрийг би нэг асуудал гэж боддог юм шүү. Энэ хоёр найзж байгаа найзлах болчихлаа тэр. Шинэ том болсон хүмүүс шүү дээ. Найзлахуудын найзлахгүй болно. Би энэ дөр урууч хэлсэн болох байхгүй яг боддоор. Тэгээ тийм үү яг энэ даалгал та. Тэр нь зүгээр тэгж явдаг би бол. Окей, түр рекламны пас авч. Энэ удаагийн дугаарыг ерхий ивент итгэгчээр болонгууд нь томуужин альтернатив сургууль орж байгаа. Тэгээд томуужин альтернатив сургуулийн ерхийд нь хүмүүс маш сайн мэдж байгаа. Тэгээд яг хүмүүсийн мэдгүй зүйлийг дуртна гэх юм бол жишээлбэл түрүүний бит хоёрын яриан дээр хүрээлэл гэж ярьж байгаа. Тэгээд хүрээллээ угаасаа хүүхдийн зан характерт болонгууд намын том нөлөөлж байгаа шүү. Хүүхдийн тарих гэдэг зүйл хизээ ингээд боожоод хизээ боловсрол тухайн хүн ямар зан характерт, ямар төлөвшөлтэй, ямар үзэл бодолтой хүн болох юм бэ гэдэг хамгийн суурь нь болонгууд нь нарыг аль жоохон байхад ингээд тавьчих байгаа. Тэр тодорхой хэмжээгээр ингээд үзэл бодлороо одоо яг тийм хүмүүс уншсан ном айлсл ингээд амьдралын туршлагаар ингээд өөрчлөлтнө гэхээс суурь зан характер, төлөвшөл гэдэг зүйл, хүмүүжил гэдэг зүйл болонгууд нь өөрчлөгдөхгүй юм шүү. Тэгээд томуужингийн хувьд болохоор угаасаа маш олон хүүхдүүдээс сонгож шалруулад авдаг. Тэр ч дундаа ингээд айгүй олон ингээд өөр зан характертай нэг нь ингээд нээлттэй байх юм бол нөгөөх нь ингээд таалттай нөгөөх нь ингээд ийм үзэлтэй байх юм бол нөгөөх нь ингээд шал өөр эсрэг үзэлтэй тийм хүүхдүүдийн хооронд ингээд маш буй ингээд цуглуулад тэгээд нэг сургууль болгож байгаа одоо тийм айгүй өрмөц хүрээлэлтэй газар байгаа. Тэгээд сургалтын одоо арга барил юм зүйл нугасаа одоо жирийн ингээд 10 жилийн заадаг зүйлүүдээс яхаа мэдээж ерхий боловсролтой олгогдсон маш өөр ингээд сэдвүүдийг жинхнээсээ ингээд амьдрал хэрэгтэй сэдвүүдийг болгонгууд нь зааж өгдөг тийм нэлээд одоо юу миний яг хувийнхаа үзэл бодлын зүгээс болгонгууд нь спонсор авсандаач биш одоо хүн болгонд санал болохоор үнэхээр өрмөц тэгээ сайн сургуулаа. Тэгээд листээ аваад эхэлсэн байгаа. Тэгээд би доор description дээр линкийг оруулж ирээдээ сонирхож байгаа юм бол орж үзээрэй гэж хүсмээр байна. Тэгээд үргэлжлүүлээд дараагийн асуулт нь болгонгууд нь
би нэг заавал асуумаар санагдаад байсан. Сүүл нөгөө Адлерийн номыг сүүлчд ер нь Адлерийн номыг уншихад Фройдын жишээнүүдийг аяг авдаг шүү дээ. Фройд болонгууд нь одоогийн ингээд хүний зан характерт болонгууд өнгөрсөн зүйл нь аяг их нөлөөлөд тэрнээсээ болоод ингээд хүн ингээд травматай болдог ч юм ингээд шахтаа болдог ч юм айлс ингээд өөрийгөө хаадаг ч юм уу тийм хөдөлгөөний асуудлууд бол гарч ирж байгаа юм тийм. Адлерийн тайлбарснаар болонгууд нь Фройд ч шалгуудлаа ярьчих гэж ер нь бол манайг тайлбарсан байдаг шүү дээ. Тэр болонгууд зүгээр ирээдүйд учрах эрсдлээс ирээдүйд өөрөө гинтэхээс ингээд айгаад тэр хүн одоо ийм байгаа юм аа. Тэрнээс хүн өнгөрсөн босоо үйл явдал нь бол бараг л хамаагүй гэж мань хэлсэн байдаг. Энэ талаар ер нь аль талыг нь илүү хэмждэг вэ? Тийм, Фройд бол нөгөө тэр өнгөрсөнд ингээд нэг юм дарагдсан байгаа секси дурслууд байгаа шүү дээ. Багтаа гаргаж чадаагүй. Тэрнээс болоод хүний одоогийн зан характерууд юм байна гэж тайлбарлаад байгаа шүү дээ. Нэгсэн psychoanalysis бол өнгөрсөн рүү чиглэсэн нэгс нэг хит одоо fatalistic гэх юм уу. Хүнд чөлөө төслөөр мэлзэл өгдөггүй нэг юм төрлийн сэтгэл судлалын арга зүй байгаа байхгүй. Салбар. Адлер болохоор илүү оптимист сайдаад байна. Зорилго чиглэсэн гэдэг байгаа тийм. Филолог гэдэг байгаа тийм. Зорилго нь ямар байна гэдэг тэрнээсээ болоод хүний зан характер ингээд үлддэг гэж байгаа тийм. Ганцхан Адлерч биш Виктор Франкл ч гэсэндээ бас илүү минийг буюу илүү ирээдүр ингээд чиглэсэн байдаг байхгүй тийм. Тэгээд сүүлд тэр Карл Дювекийн 2006 онд бичсэн Mindset гэдэг нэг ном байдаг шүү дээ. Fixed mindset, growth mindset тийм. Клишэ болцоод бол тэр бол fixed mindset нь бол илүү Freud, growth mindset бол илүү Адлер авах гэдэг шүү дээ. Тэгвэл би бол илүү нөгөө growth mindsetтэй илүү ирээдүр чиглэдэг. Дандаа илүү сайжирна гэж боддог. А тэгвэл би ингэж бодохгүй trade гэж нэг юм байна. Trade гэдэг үгийг Монголд орчуулж чадахгүй байна би. Trade буюу одоо тэр нэг багаас нэг төрөлх нэг зан чанартай арашин байгаа шүү дээ. Тэнгүүт trade бол өөрчлөгддөггүй. Гэхдээ ямар trade өөрчлөгдөхгүйг бид нар мэдэхгүй. Таашгүй тэр айгүй хэцүү юм байхгүй. Зарим тийм яг нэг тодорхой нэг trade-үүд өөрчлөгддөггүй. Гэхдээ тэр тодорхой trade-үүд нь аль юм? А тэгвэл өөрчлөгдөг гэдэг нь аль юм гэдгийг бид математикээр мэдэх явж боломжгүй болчихгоо. Фройдын ч зөв, Адлерийн ч зөв бас таах гэж шүү дээ. Тэгвэл одоо шинэ би 100% ингээд тэр хүүхд ингээд багтаа амар том ингээд сэтгэлийн ингээд шарх авчаад байхад тэрийг няцаагаад авах хэцүү тийм. Гэхдээ орчуу би илүү нэг cognitive science талдаа илүү одоо туртай учраас орчуугийн одоо чинь cognitive scientist-ууд юу гэж үздэг чинь Joe Dispenza-гийн тэр You Are Placebo гэдэг ном байдаг лөө. Тэгээ манайны ярьж байгаагаар тийм байдаг. Хүн ингээд бүр ярьсан дээр ч хэлдэг. Хүн ихлээр нэг мэдрэмж аваад тэр мэдрэмжиндээ ингээд дарлагдаа тэр мэдрэмжийн нөлөөлөд амьдрах мууд гэж хэлж байгаа. Тэгээ би миний мууд нэг юм байна. Тэг ингээд тэр мэдрэмж нь ингээд явсаар байгаа сүүлдээ тэр хүний personality болчдөг. Хэдэн 10 жил болов уу. Тэгээ хүнээс ингэ асуух чи яасан би нэг 10 жилийн өмнө юм амар юм болцсон юм а. Тэгээд би ингээд ийм болцсон юм а гэдэг шүү дээ. Тэгээ тэрийг болохоор Dispenza юу гэж үздэг гэхээр Dispenza юу гэж үзэх юм хаа cognitive science төр чигтэй юу гэж үзэж чинь гэхээр хүний бодол чинь бодит үйлсийг ялгадгүй шүү дээ. Одоо чинь тарих хүний бодит байдал болон бодол хоёрыг ялгахгүй шүү дээ. Тэнгүүт нэг яг тодорхой нэг муу юм бодоод байхаар чинь яг л тэр химиклүүд нэг тархиндаа ингээл тэр нэгснэ үйл явдлыг давтаалаа гэсэн үг тийм. Тэгэхээр синапсууд нь яг тийшээ нэгснэ гинжийлэхээ байсан бол гинжин ингээд илүү хатураалаа гэсэн үг хатураалаа. Масс мемори гэсэн үг шүү дээ. Бараг хатураал тийм масс мемори шүү дээ. Тэгээд тийм болохоор тэр зүйлдээ ингээд одоо дондчдаг эсвэл тэндээс гарахаа болчдөг гэдэг ч юм уу тийм. Тэгээ хүн нэг юмыг тодорхой 30 жил ингээд хийчээд тэгээ нэг гоё ярьслах сонсож ч юм уу өнөөдөр хоёулаа ярьслах сонсож ч юм уу нэр би ингэж өөрчлөгдөх хэрэгтэй юм ингээд өөрчлөгдөх гэдэг ингээд би ингээд автоматар бүх юм хийдэг болсон байдаг тийм. Үл ухамсарлага нь бүх юм хийдэг болсон байдаг гэж байдаг. Тэгээд тэр юмдаа дарлагддаг. Тэгээд тэр төрлийн имийг бол нэгсэндээ Фройдын тал гэж үзэж болох гэдэг. Тэнгүүд орчин үед ингээд аваад үзвэл яг Фройдын юм бол энэ чинь яг ганцхан биш юм байна. Тэр хүний тэр нэг үл ухамсарлага тэр нэг дандаа хийгээд байсан. Өөрт нь амар байсан болохоор тэр нэг хийгээд байсан. Нэгс байлууд нь сүлдээ хүнийг эрхчлөөтэй байлгахыг бомддог болцсон шүү дээ. Тэгээ биднэрт бас яг тийм юмнууд яг байгаа юу бол байгаа. Тэгвэл бид нар одоо өөрсдөө тийм юм аа гэдэг дандаа бүтээгээ явж байгаа болно. Миний хэлэх гэдэг санаа. Зөвхөн тэр баг болсон биш. Одоо ч гэсэн бид нар ирээдүйд ингээд автоматар үйлдэлүүдээ бид нар өөрсдөө бүтээгээ яг одоо бүтээгээ явж байгаа шүү дээ. Тэр энэ хоёр хоорондоо юм гинжин хэлхээтэй юм гэж би хараад байгаа байхгүй. Тэгвэл одоо хэрвээ би ингээд дандаа өдөр ингээд босоолох юм бол
дандаа л өдөр босдог хүм болсон байж тээ. Тэнгүүд тэр чинь баг баг ингээд шат барьсараа баг баг тийм байшин босгож байгаа юм шиг нэгэн үйл явдал лас болоод ч юм баг нэг цөөхөн үйл явдал болсон болохоор биш гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч гэсэн одоо бид нэр бодлоо ядаж өөрчлөх хэрэгтэй юм шиг байна. Эхлээд үйлдэл өөрчлөхөд аюу хэцүү шүү дээ. Маш хэцүү. Гинт шууд ингээд фитнест яваад ичдэг. Тэгэхээр ядаж бодлоо нэг багц зэрэг өөрчлөөд баг баг. Тэгээд магадгүй үйлдэл өөрчлөгдөх. Би зөвхөн гарцны хэлээд байгаа тийм. Тэгэхээр аль нь зөв буруу гэж ярих бол аюу утгагүй байх. Гэхдээ аль нь бол зөв. Гэхдээ би бол илүү тийм орчин үеийн сэтгэл судлалтай. Бодлоо өөрчлөн гэдэг аюу хэцүү юм шүү. Надад бол шууд үйлдэлээ өөрчилсөн илүү амархан юм санагдаад байна л да. Үйлдэл чинь заавал бодлоор дамжих шаардлага бол байхгүй шүү дээ. Тийм. Хүн зөвхөн 2 секундын дотор ажлаасаа гарыг ивэл яг үндэ гарчихуулна шүү дээ. Тийм. Харин оюун бодлоо өөрчлөнгүүт энэ чинь угаасаа хүн өөрийн байгалийн инстинкт дээр оюун бодлоо өөр хамгаалах гэдэг байгаа шүү дээ. Түрүүний ярьсан muscle memory гэдэг зүйлээр тэ угаасаа бид нар чинь нөгөө амар эрсдэл гарахтаа дургүй амтан тэр нь бүр ингээд байгалахын инстинктэнд байгаа таахгүй шүү. Би ингээд одоо яг тийм нэг одоо хүү ах уу нэгдлийн үед ингээд нэг 5 бодон гахааг нэг байснаа өнөөдөр би ингээд гинт баатар болох гэдэг оюун бодлоо өөрчлөнө гэд 10 бодон гахаа алчих юм бол ална гэд үсэх юм бол юу хөвчтэй шүү дээ. Тэгээд яг тийм амар өөрсдөө айл хамгаалъя гэсэн генүүд нь үлдсээр хагаад өнөөдрийн хүн төрөлхтөн болсон байгаа гэдэг бол бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр хэцүү юм шиг бодлоо өөрчлөе гэвэл. Тийм нөхдүүд яг хуучин бол нөгөө behavioristүүд бол дандаа хүний үйлдэлийг өөрчлөх гэсэн шүү дээ. Бидний мэдхээр нөгөө power of habit, atomic habit гэдэг хоёр алдартай ном байна. Тэр бол яг цэвэр behaviorism-ыг яаж өөрчлөх вэ гэдэг юм аа. Тэгээд харангуут зөвхөн cognitive science хөгжсөн, яагаад хөгжсөн шалтгаан болохоор энэ behavioristүүд ч ерөөсө хүний kit ингээд автомат болох гэдэг байна гэж агаад хэлсэн байгаа тоххой. Одоо хоогтой урахаар тардаг штэ. Хичээл. Тэр бол яг behaviorist гэж юм. Нэгснээр хүнийг яг нэг амтан шиг болгоцсон штэ. Яг нэг кодлсон. Тэгэнгүүт cognitive scientist-д гарч ирсэн ээ. Ер нь зүгээр яг хүнд дандаа ингээд дадал суулгах биш ерөөсөө бодол чинь хамгийн түрүүнд байгаа зүйл юм байна. Одоо ABC гэдэг нэг сэтгэл судлалын нэг 10 юм аа. Ягаад нэг үйлдэл гаргаад тэр хүнд ямар нэг мэдрэмж төрдөг гинэ. Тэгвэл тэр дундлынх нь B гэдэг байгаа юм болохоор бодол байдаг гэж дандаа хүмүүс хэлээд байгаа. Тэгээ Eckhart Tolle ч гэсэндээ хэлдэг ерөөсөө хүнийг гэмтээдэг мэдрэмж гэж нэгч байдаг юм байна. Хүнийг гэмтээдэг бодол гэж байдаг юм байна гэж авч үздэг байхгүй. Гин ингээ бухимдал төрлөө гэж бодоход ингээ бодол гарч ирж тийшээ чинь тэр бухимдал чи ороод тэгээд тэр чинь биелээд хүн бухимдал төрж шүү дээ. Тэгэхээр нөхдүүд яг тэрэн дээр яг анхаарлаа илүү хандуулдаг шүү. Гэхдээ яг зүгээр одоогийн зүгээр тренд л дээ. Тэгээд тренд болохоор нь би нэгдүгээр дагаад байгаа. Ер нь би тренд даах айгуу дуртай. Тэрийг тренд байха болчихвол болчихлоо. Яг нэгсэн NFT ингээл гарч байгаа NFT-г сонирхчихлаа шүү. Яг тэр тэндээс би ашиг хүртэж магадгүй тэндээс би юм сурч магадгүй шинэ юм чи. Тэгвэл одоо энэ зүйл ингээд тренд учраас би ингээд энэ зүйл ингээд сонирхоод байгаа байхгүй. Тэгээ би зүгээр заримдаа тренд гэдэг нь өөрөө муу зүйл гэж харахаа болцсон гэх юм уу. Тренд болж байгаа зүйл дотор яг одоогийн үнэ агуулгач гэж байгаад зөвхөн одоогийн хүмүүсийн сэтгэлгээний үнэ агуулгач. Бүхэн энэ зүйлийг сонирхоод байгаа учраас тэнд нэг үнэн байгаа байх гэж одоо дандаа тренд ингэж дагаад яддаг талтай. Тэгээд одоо зүгээр cognitive science гэдэг. Тэрш мэдээж үйлдэлийнх нь илүү хурдан байх юм үйлдэлийнх нь. Зүгээр бүр ингээд үйлдэл хийхээ болоод яг бид нар нэг юм бодлын нэг юм гаццсан байдаг шүү дээ. Тодорхой нэг төвшөндөл боддог. Яг нэг замаар боддог. Ингэж л бодно гэж л тийм. Тэрийг эхлээд задлж ийж тэрийг эхлээд таньж ийж тэр хүн өөрчлөгдөх юм уу гэдэг л юм санал болгох шүү. Шинэ Daniel Kahneman-ийн thinking patterns л гэж шүү дээ. Хүний тэр бодлын тэр нэг ажууд эзэсэх гэдэг байгаа шүү дээ. Тэгэх юм бол хүнд эрүүлж магадгүй гэдэг. Тэг магадгүй би зүгээр илүү дуртай энэ зүйл дуртай болохоор энэ зүйлийг санал болгоод байж магадгүй. Тэгэхээр behaviorism ч гэсэн би бас адилхан зөв гэж боддог юм. Хэрэгжүүлж гэдэг яг чаддаг. Жишээлбэл түрүүний Daniel Kahneman ч номынхаа төгслүүд гэсэн байдаг шүү дээ. Би ингээд энэ neuroscience-ийг ингээл хурдан бодох, удаан бодох гэдэг энэ сэдвийг би бараг 20-30 жил судалжлаа их тий. Яг амьдрал дээрээ би энэс ерөөсө хэрэгжүүлж чадахгүй байгаа гэдэг номонд дуусдаг шүү дээ. Тэр гэсэн надад аюух таалагддаг байхгүй. Тэгээд яг тийм байгаа юу ер нь. Би зүгээр тэндээс трикүүд ашигладаг зүгээр харж хүмүүс ингэж сэтгэдэг юм байна шүү. Тэгэхээр ингэж үлдэх юм байна гэж. Тэрнээс яг өөр дээрээ шууд 100% хэрэгжүүлжсэн нэг л юм байгаа. Loss aversion. Яг тэр нэг хүнлэлтийн үед нь илүү их алдсан мэдрэмж төрдөг. Тийм сонин дээр тэр чинь одоо гэдэг 9 удаа зөв таачаад нэг удаа буруу таалаа гэж бодох шууд яа би амар азгантай юм гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр loss aversion-ыг бол нэрээ энэ loss aversion дах гэдэг даа гэж сэрэмжлэж суудаад байгаа. Баг зэрэг. Тэр бол зүгээр илүү manipulation хийхэд илүү ашигладаг ном гэж би боддог шүү дээ.
тэрийг бол. Тийм тийм. Яаж илүү их ханд зөвлөх вэ энэ сэдвэн бас надад аюу хэрэг болж ирсэн юм байна. Анхнаасаа нөгөө мань номд ч тэгдэж шүү дээ. Анхнаасаа $10 ханд өгөөч гэх юм бол нэг дунджаар нэг одоо юу гэх юм $100,000 цугларсан анхнаасаа юу лээ. Тэр чинь баг $100-200 ханд өгөөч гэдээсэн чинь нөгөөх нь баг тий амар их мөнгө болж болцсон. Тэр хүмүүсийг бол яхахгүй аюу их ашиглалт юм байна. Тэгээд номтой холбоотойгоор хүн болгоны тийм ном байдаг шүү дээ. За ямар ч энэ номыг заавал амьдралтаа уншчих гэвэл ямар ном бэ? Надад нэг ийм сонин би сая сүүл Америк биш Австралид явж байхдаа Death of Superman авч уншихгүй. Супермен өхөлгээд. Тэгээ Супермен хүртэл хүч байгаа байхгүй тэр нэр. Комик юм уу? Тийм санаа. Супермен хүртэл хүчтэй. Тэр санаа айгу олон талаар айгу философик зүйл санагдсан байхгүй. Тэнгүүт чинь тэрийг ингээд санал болгоход яагаад гоё гэхээр нэгдүгээр зурагтай учраас тийм. Маш их таа. Тэгээ тэр санаа бол юм байсан. Ямар ч ингээд мэдрэмж байсан ингээд төр зурах. Наад Супермен хүчиж байгаа юм чинь. Эсвэл чи ямар ч амжилтанд хүрч ирсэн, ямар ч мөнгө олж ирсэн, ямар ч мундаг байсан. Ерөн Супермен ч гэсэн хүч байгаа юм чи тэр мэдрэмж ч гэсэн өхнэ гэдэг. Тэр хүүхдүүдэд бол тэр намайг би илүү санал болгож байгаа юм. Яг сүүл надад уншаад аюу нөлөөсөн. А тэрш би дандаа юу хүмүүст юу уншуулмаар байдаг вэ гэхээр яг юу нөлөөсөн гэсэн үг үү? Аюу олон зүйлээр сая ярьлаа шүү дээ. Тэнгүүт тэр одоо юу гэдэг өөрийгөө аюу тийм ихэмд бодгоо болж байгаа гэх юм уу? Супермен ч гэсэн өгч яхад би ер нь хийм бэ гэж бодож байгаа шүү дээ. Супермен ч гэсэн өгч болж байна гэдэг санаа өөр аюу сонир санаа. Супермен чи ямар супер үлээ те. Ямар супер үлээ те. Тэр супермен өгч чинь тэр аюу сүлд зүгээр хүүхдүүд гол нь зүгээр зургийн маш болохоор тэгж байхгүй. Зургийн юм чинь ер нь хүүхдүүд тэгж яхад уншдаг болохоор тэгтээ одоо ямар ч юм мэдэхгүй л те. Тэгээд би бол яг дандаа Виктор Франкл уншаараа гэж санал болгодог. Баян. Виктор Франкл надад аягүй туссан юм гол. Яг боддоор. Тэгээд хоригдж байгаа үеийнхэн шүү дээ. Ямар үдэ? Хоригдж байгаа үе. Тий. Men Search for Meaning. Тэр бол классик аягүй болоод уншсан шүү дээ. Дахин уншаад одоо ч уншаад. Тийм. Тэр чинь гол цаана болонгууд нь амьдралын утга учраа болгохгүй шүү дээ. Тий. Тэгэд айгуу сонин юм энэ ном яагаад энд байж байгаа юм бэ? Бичээ нөгөө нэг про хоёлоор чадсан шүү дээ. Хит ховны хөгжлийн ном шиг харагдаад байдаг гэдэг. Тэг би бол Питерснийг энэ номыг бол анх гарахт нь уншижсэн. Хоёуланг нь Beyond Order гэдэг хоёр дахь ном гэсэн. Тэг энэ ном бол надад аюух туссан шүү дээ. Бүх юм дээрээ туссан. Одоо хүртэл ингээд миний амьдрал хүртэл туслаа явж байгаа. Тэг энэ номон дээр бол ямар ч ховны хөгжил байдгүй дандаа л тэг бүр Питерсний хэлдэг тэр айдиаг байхгүй. Хүмүүс ингээд Библийг ч юм нэцаагаад байдаг, митологик ч юм хуучин гэдэг. Тэр Библийг чинь нэг хүн байтугай нэг генерашн хүртэл мэдлэгийг ингээд сорч дуусахгүй тийм их мэдлэг байгаа. Мэдээж дотор нь хурц байгалах тийм болохоор тэр хүн чинь юм эртний юм мэдлэгийг гэсэн номдоо ингээд суулгацсан байдаг. Тэгэд би бодоод байхгүй эрт дээр үеийн хүмүүсийн чинь хэдэн мянган жил ингэж явсан мэдлэг чинь магадгүй бидний одоо уншиж байгаа мэдлэгээс илүү үнцэнтэй юм байна шүү дээ гэдэг мэдрэмж авсан байхгүй. Тэгээд Питерснийг уншдаг зарим дүрмийн ерөөхдөө дагдаг. Жишээ нь Питерсээс миний хамгийн том сурсан юм тэр байхгүй. Бүх хүүхдийн дээр лууны цаана луу тэгээ цаана алт байдаг шин. Тэгэхээр луу байдаг. Тэгэхээр ингээд маш их хэмжээний чаленж байх хэрэгтэй. Чамаа ингээд сорих маш их хэмжээний сорилтны цаана л дандаа үр дүн байдаг гэж Питерс үздэг. Тэгэхээр Питерсний тэр надад айгуу чухал байдаг болохоор дандаа тийм сорилттой тулахыг хүсдэг юм. Амьдралд ингээд ямар нэг асуудал ингээд үүслэе гэж бодоод за энэ миний сорилттой. Энийний цаана ямар ч лээсэн юм байгаа юм. Эргээр хүлээж авдаг гэсэн үг шүү дээ. Тийм одоо менталитиг надад Питерсэн солгож өгсөн. Номнууд нь Питерсний ярианууд. Чи хэрвээ чаленж. Тэгээд Питерсний хэлсэн хамгийн гол юм тэр байсан. Хүүхдээ аюулгүй газар сул дараа болгож өсгөх юм уу? Эсвэл аюултай газар хүчтэй болгож өсгөх юм уу? Тэр надад бас аюул нэгсэн. Тэгээд нэгсэн миний тэр нөгөө мандал дээр ярьж байгаа бомдлтгон гэдэг цан ааш Питерсэн суулаад боддоор суудсан. Тэгэхээр магадгүй Питерсэн гэхдээ хүүхдүүдэд хүндэт нь яг энэ ном бол чинь англи мэдлэг нэлээд өндөр байхгүй бол яг тэр Библийн хэсэг рүү орчих юм байна. Die энэ гэдэг. Монгол хэл дээр уншсан Библи дотор юм мэдэхгүй юм бол ойлгохгүй шүү дээ. Ойлгохгүй тийм. Тэгэхээр айгүй хүнд би бол одоо ямар залуучуудыг ингээд аюу тийм амбицтай карьер хөөж байгаа залуучуудыг бол Питерсний цаавар уншаашаа гэж боддог байхгүй. Яг тэр хүний илүү хатан болгодог. А зөвхөн хүүхдүүдэд бол зөвхөн архивч уншчих болох доо. Тийм тийм. Хүүхдүүдчлээ баг архивч бүх хүн зөвлөдөг шүү дээ. Архивч бүр баян тэр номыг дандаа уншиж байл зүгээр.
Зөв би нөгөө хүүхдүүд гэж яагаад хэлээд нөхөрөө уншаад амарх болох юм гэж байна. Тэгвэл ийм Питерсны намайг чинь бариад ингээд аваад суугаад эхний бүлгээс ингээд нойр нүрээдтэй. За хачиж шүү дээ. Тэгээ ерөөд нь цаг маань болж ах шиг байна. Тэгээд угаасаа камерын патронууд нь үхээд эхэлчихлээ. Өвөн жоо дахиад жоо ярмаар байна л да. Тэгээд хамгийн сүүлд нь зүгээр амар ерхий асуултаар дуусчих гэж бодлоо. Ерхий асуулт нь юу юм бэ гэхээр одоо жишээлбэл би яг одоо юу гэдэг энэ тентхийн хүүхдтэй уулзаач юм уу те айлс ингээл энэ тэнд ярихдаа байнг тийм зүйлийг хэлдэг байхгүй юу? Хүн болон ингээд акшн болон реакшн гэдэг зүйлийг ухамсарлаад өгөөч. Амьдрал тохиолж байгаа бүх үйл явдлуудад ганцхан хариултаа гэсэн үг бол биш шүү дээ. Энэ нэг өөрөө нэг жоох нэг пауз аваад бодоод за винд уурлах уу эсвэл тоохгүй байх уу эсвэл өөрөө ингээд өстэй бодлоо ингээд эсрэгүүр одоо дебет хийх үү юм эсвэл ингээд ямар ч сан бодоод тэндээс нэг зүйл гаргаж байгаа. Битгий ингээд шууд хариулт үзүүлээд тэр зүйлийг хүүхдэд зөвлөдөг байхгүй юу? Тим нэг энийг л нэг ойлгоод авчаач монголчуудаа гэсэн зөвлөгөө байвал. Тэгээ нэг gut feeling-тэй яг итгэдэг баймаар байна л гэж байна. Одоо орчин үед бол бид нар gut feeling-тэй итгэж бүр итгэж чадах байлаа даа. Тэр үед бид нар gut feeling илүү хүчтэйсэн шүү дээ. Одоо 12500 жилийн өмнө нөгөө газар тархлын хөрсгөл эхлэхээс өмнө бол бүр хүчтэйсэн байна. 30 мянган жилийн өмнө бол те шууд яг gut feeling яг хэлдэг. За энд ингээд аюултай юм байна. Нэг бол хүнийг хараад аюултай үгийг бид нар ч бол мэдэрдэг байсан шүү дээ. Одоо тэнгуут яаж юм гэхээр бас зарим талаар хит технологи rationality хит их ингээд техник технологи төвшил орж ирээд аюулыг хүртэл ингээд яг зөвөр нь мэдэрч чадхаа болцсон. Тэр тийм хохирогчд байгаа байхгүй яг бодит одоо юу гэдэг хүнээ байхаа алдаж эхэлж байгаа баг. Тийм тэр нэг чадамж аваад гэдэг нэг ингээд эргэтэн өөрт нь аюултай санагдлаа гэж бодоход за нэр гайгүй байлгүй дээ. Одоо бид нар нөгөө мэдлэг орж ирж шүү дээ. Нэр гайгүй л дээ. Хүн ийм царайт дээр нэг ямар ч үж болно шүү дээ гэж юм. Тэгэхээр тэр нэг мэдрэмж айгүй олон тохиолдолд би одоо шинэ мэдрэмжээ дагаагүй айгүй олуудад алдсан байхгүй чинь эмхтүүнтэй хамт ажиллах чинь энэ гомдчлоо доо гэд мэдэрсэн хэрнээ ухамсар нь орж ирээд арай өөр ингээд яриад нэмээд бүр уурлуулад ингээд бүр солиотой болчих юм аа тийм. Найзууд дундаа ингээд байж хаад одоо ингээд юм хилээд нэмэр хэрэггүй бахта гэдэг мэдрэмж нь ихлэ ороод ирсэн байдаг шүү дээ. Тийм байхад юм хилээд алдчихдаг ч юм уу тийм. Тэр нэг vibration тэр нэг үйлслэл би өөрөө бол намсаа мэдэрдэг гэж бодсон. Гэхдээ тэр үйлслэлээ мэдэрчээд тэгээд чимээгүй байх тохиолдол айгүй чимээгүй байх хэрэгтэй юм байна. Gut feeling-гээ дагах үед бол дагах хэрэгтэй. Тэгээд тэр нь миний хувьд жишээ надад яаж одоо хөвчлэн чимээгүй байх хэрэгтэй гэдэг юм дээр гарч ирдэг юм байна. Тэгээд чимээгүй байх үед нь чимээгүй байж чадаагүй тохиолдол байна. Silence is gold. Тийм. Гэхдээ тэр gut feeling-гээ айгүй олон юм дээр дагж явах хэрэгтэй хаа. Яагаад ч юм те суужснаа. За одоо л нэг явах стер санагдчих болно шүү дээ. Найзтайгаа бааранд байж байгаа. Тэр үедээ л явах хэрэгтэй байна. Шүү дээ. Гэтэ тэр мэдрэмжээ дагах уу, gut feeling дагах уу гэдэг чинь өөрөө дахиад бас нэг мэдрэмж юм санагдаад байхгүй. Одоо жишээл явах ёстой гэчээд дахиад тэр явах ёстой үгүй гэдэг юм шийдвэрлэж байгаа дахиад нэг мэдрэмж. Нөгөөдөө салаалаа дахиад нэг мэдрэмж. Тэгэхээр хамгийн ихний мэдрэмж аль шууд авах ёстой. Тийм. Ихэнх тохиолдолд. Гэхдээ бас яг юу гэдэг 100% gut feeling гэдэг юм чинь 100% амьдралыг чинь шийднэ гэсэн үг бол яг үнэ биш л те. Тэгэхээр ихэнх тохиолдолд ялангуяа одоо шинэ эмэгтэйтэй байгаа тохиолдолд gut feeling гэдэг үнэн байдаг юм шиг байна. Хит ухамсараараа бас ингэ шийдвэрлэж. Тэр чинь бас нэг бид нар нүдэнд харагдахгүй нэг фермонууд яваад байна шүү дээ. Үнэр мөнэр тэр хүнээс ирж байгаа тэр нэг үйлсэл бүх юм те. Тэгээд silence is gold тэгээд хамгийн гол юм нь юу юм байна л да. Айгүй хэм оролдож үзээрэй л гэж хэлэх юм. Юу ч байсан хаа. Бүхэн дугууланд яваал тэнгүүд ихтэй хэлний сургалтанд яваал. Тэгээд хэрвээ мөнгө төгрөг байхгүй бол гадаан турник гэдэг бол турник энэ хичээл янз бүр хийж үзэл тээ. Бүх төрлийн experience цуглуулах ёстой юм билээ. Яг үнэ. Эсвэл бас нэг үний ярилцлага үзчихсэн чинь 25-аас 30 нас гэдэг бол амьдралдаа хамгийн үр бүтээмжүүгээр аль зүйлийг турших хамгийн сүүлийн нас гэж мань үгүйсэн. 25-аас 30-аад насны хооронд болгоот ингээд 30 нас ингээд аваад ирэнгүүт уус амьдрал аягүй олон нөхцөл шалгуур би одоо жишээлбэл зөвхөн хүн болно ингээд орлоод үзэж хэлмээр агаадсан хүн болгоос орлож үзэх болж байхгүй байгаа шүү дээ. Гэр бүлтэй тэгээд магадгүй гэр бүлээ тижээхийн тулд тэр хүн ингээд өглөө 7-оос ингээд оройн 11 12 хүртэл ажилладаг залуучууд зөндөө байгаа. Тэгэхээр яг хөө дийлэх хүмүүсийн хувьд болонгууд нь 25-аас 30 нас болонгууд нь үр бүтээмж юм тийм ээ зөвл үр дүн тэ одоо юу гэдэг ингээд алсын хараа ихтэй хараа юм тийм ээ зөвл бодохгүйгээр зүгээр л яг түрүүний хэлсэн шиг гадаа
төбнөх ах юм бол төбнөх персонагаал тэр нь ямар нэг үр дүнд хүрч юм билүү те хийж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр яа тэрэн дээр бол аюу их саал нэгдэж байна. Чамсаа хэлэхэр чинь яг санчлаас эсвэл Карла Ровиалагийн Seven Brief Lessons of Physics дээр яг гарч ирсэн байхгүй. You're not going anywhere by not wasting time гэдэг үг. Тэрийг уушаал би бүр тайтгарч авч. Тэгээ цагаа өрөхгүйгээр чи бүр хаач өрөхгүй шүү дээ гэж. Тэр нөгөө бид нар чи одоогийн юм нэг цагаа үрж тавилдсан шүү дээ. Цагаа ингээ үрчингүүт цаан чи хүмүүс чи ингээ мундаг байгаа шүү дээ. Манай найзууд юм багт. Оронд нь юм хийчдэг байж ингэжсэн бол зүгээр л цагаа үрж тавилдсан байгаа байхгүй. Яг үнэ. Тэгээ би буцаад харин team state-тэй бас очимоор байна. Хүснээр цагаа үрждэг. Яад 2 цаг бүр ямар ч хэрэггүй юм хийжсэн чи яад. Тэгээ буцаж team байхгүй бол яг чиний түрүүний хэлдгээр очирчээд одоо авгаа хөтөлчихэд тэгээд хаан шашин тий хөвгцтэй готлоо авч өгөх хэрэгтэй хүн чинь одоо ажиллаж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ одоо харин сайхан цагаа үрэх систем байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Nice. Тэгэхээр үүндээ сайхан цагаа үрцгээе. Санаа зовхгүйгээр санаа зовж үрэх юм бол тэр бол юм шиг бол амралт гэж бодонгуудаа хүн чинь заримдаа амарж байгаа үед стресс гэдэг шүү дээ. Би асаа өдөр амрах хэрэгтэй гэсэн мөртлөөс амарж байгаа үедээ яна тийм зүйл байгаа юм зүйл байгаа гэдэг стресстэй яг түрүүний ойлонгийн миний одоо PlayStation-ы ханагийн Steam-ний жишээ байгаа байхгүй. Үгүй тэгээд ямар ч энэ үрээд үндэрлээ камерных нь батарей нь бараг л өгч явах шиг байна да. Тэгээд айгуу халуун дулаан хийсэл амар тухтай мэдрэмж. Хүсэн тийм ястал болох шиг боллоо. Тэгээд би бас айгуу тухтай байлаа. Ойр тэнгэр тухтай байсан. Тэр ихтэй яг team expectationтэй байгаагүй байхгүй юу? Мандуулын подкастыг сонсоод за ер нь л ингээл гал гарсан нэг тийм зүйл болох нь тэгээд expectation байсан. Тэгээд илүү юм одоо монголоор ч юм намс суух гэдэг шүү дээ. Угаас одоо 28 үрж байгаа болохоор нас мастай холбоотой ч болох мэдгүй. Эсвэл ингээд олон юм үзэж туулаад гардаг гэж байна. Okay, anyway, good talk man. Yeah, thank you. За ингээд дуусгая. Bye. Сурагч нь шалгалтын онооны төлөө бус амьдрал тулгарах бодит асуудлуудыг шийдэж мэдлэг чадвараа хөгжүүлэн өдөр бүр хүч хэрчэх ёстой. үүний тулд чамд хүчрэхэг хүрээлэл Мөрөөдөлт чинь чиглүүлэх хөтөлбөр алдаад болдог биш. дахин алдаа гарах боломжийг олгодог Хүн түүнээсээ суралцсан хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн орчин хэрэгтэй амьдрал бэлтгэх альтернатив боловсрол.